Lab. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэнжих Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу? Soul Lab-да иргэн тавтай морил. Бид яг одоо та бүхэндээ шинэхэн дугаараа хүргэж байна. За Soul Lab маань сар болгоны 10, 20, 30-ны өдөр та бүхэндээ шинэ дугаараа өргөн барьсаар одоо бараг л 1 жилийг артаа өтөх гэж байна. Цаг хугацаа гэдэг маш хурдан юм а, тийм ээ үзэгчтэй. За тэгээ та бүхэн маань энэ хугацаанд энэ олон дугаарыг үзчихгээд YouTube суваг дээр маань subscribe дарж амжааг байгаа бол яг одоо дараарай гэж сануулж хэлж байна. За тэгээд подкастынхаа эхэнд та бүхэндээ Soul Lab-ийнхаа ивент итгэгчдийг танилцуулдаг боломжтой. Манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дерматестээр баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэнжих Baby Lab ажиллаж байна. Мөн өөрийгөө хайрлах ураатай Oxy брэнд хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Бидний яриа уламжлалсаар Amigo VIP House-аас та бүхэндээ хүрч байна. За ингээд наашаа анхаарлаа хандуулаарай. Та бүхэндээ яг одоо өнөөдрийнхөө дугаарын зочныг танилцуулах гэж байна. Өнөөдөр бид маш сонирхолтой зочныг студидд урьсан байгаа. Өнөөдрийн зочин бол гэр бүлийн сэтгэл зүйч, мөн ухаалаг эзэгтэн унших ёстой ном. Та эрхлэх хэрэгтэй одоо номын зохиогч, докторант Мөнх цэцэг өргөдөө оролцож байна. За сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Харин тийм нөгөө одоо танаа энэ бичлэгийг сонссон, уншсан, харсан, үзсэн бүх хүмүүс эрхэл сурах бах тий. Тийх бах энэ аягүй чухал зүйл. Яг зөв. Баярлалаа тань. Мөн шин даалгавар маань бидэнтэй хамт байгааг та бүхэндээ хэлэхэд маш их баяртай байна. За хэдүүлээ яриагаа эхлэе. Одоо ингээд сая жишээ таныг танилцуулж хахад те та эрхлэх хэрэгтэй номын зохиолч гээд. За тэгээд эрхлэх урлаг гээд. За одоо эн чинь урлагийн төрлүүд гэж бид нар чи одоо ингээд дотроо айгүй олон төрлүүд ааш те тэгсэн чинь эрхлэх гэдэг зүйлийг урлагийн хэмжээнд эрхэлж болдог ч юм уу те. Нэг ийм ойлголт байгаад байгаа нь бүр маш сонирхолтой санагдаж байна л да. Яа тэгэхээр түрүү ярилцлага хэлхийн өмнө ч гэсэндээ бид нар ярьж ийсэнтэй нөө эрхлэх гэхээр эн чинь нэг тийм хүүхдийн асуудал юм шиг. Ер нь л ингээл нэг юм нийтлэгтэй ингээд тавтгаа ойлгодог юм байна л да бид нар. Эрх хүүхэд, эрхийн балай хүүхэд, эрхэлсээр байгаад ингэчгсэн хүүхэд гэдэг ч юм уу те. Нэг тийм хүүхэд юм чинь сайн эрхлээд аав гэдэг ч юм уу тийм. Тэгтэл яагаад өнөөдөр бид нэр манай Soul Lab-ыг үзэж байгаа үзэгчэд эрхлэх тухай сонсох болчихов. Яагаад эрхлэх гэдэг нь өөрөө бүр урлаг болчихов гэдэг тухай яриагаа эхлэе. Хүнд өөрийн өгөгдсөн эрхүүд байдаг байхгүй үндсэн. Эрхлэх, инээх, уурлах гэдэг сэтгэл хөдлөлийн маш олон юунууд байдаг. Гоё эерэг хөдлөлүүд байдаг. Гэхдээ бид нар нөгөө нас ахих хэрэг тэрийгээ дандаа мартчихдаг байхгүй. Өнөөдрийн нийгэмд болохоор яадаг гэхээр ихэнх хүмүүс завгүй. Тийм учраас нөгөө эрхлэх урлагийн талаар анх урлагч шаа ингээд би өөрөө ч гэсэн энийг мэдэрсэн байхгүй. Би маш завгүй ажиллаж байсан. Гэрлэхээс өмнө анхныхаа хөвгт төрхөөс маш завгүй зүгээр л ажил хийгээл нэг л гоё ажил хэрэгж гоё юм ихтэй. Бүх юм тэндээсээ гоё ад жаргал аваад байна гээл тэгээ бодоод исэн чинь биш юм билээ. Яг тэрийг ямар үедээ мэдхүү гэхэлэр хүнтэй гэрлээд тэг гэр бүл болоод хүүхд гаргасан үед л эмэгтэйч мэдэрнэ, эрэгтэйч мэдэрнэ. Тэг аль нь мэдэрдэг байхгүй. Зөвхөн энэ эмэгтэй хүн мэдэрдэг биш. Тэгээ яаж мэдэрдэг вэ гэхээр одоо энэ ийм анхныхаа хүүхдээ гаргаад нөгөө бид нар нийгэмд нэг ийм ойлголт өгдөг ш нөгөө төрсний дараах гутрал, сэтгэл гутрал гэж яваад байдаг тий. Гэтэл яг зарим нэгэн сөрөг зүйлүүд одоо гутрал ч юм уу тиймэрхүү зүйлийг давуу болгох тэр үүд хаалга байж байгаа байхгүй. Сэтгэл гутралаа өөртөө илүү одоо эргээр тий тэр гутрал чинь ямарваа нэгэн сайн үүдийг нээж өгч байгаа байж болно. Дандаа сөрөг муу байгаад байхгүй. Дандаа гутрч би нэр гутралжлаа гэд яваад байгаа ш. Энэ гутрал энэ төгшөөр надад юг ойлгуулах гээд байна гэдгийг л аягүй сайн мэдэх хэрэгтэй. Тэгээ бид нар ч нөгөө тийм талын ойлголт байхгүй болохоор нэр эн чинь гутраад яваад байгаа юм шүү дээ. Би нэрээ сэтгэл гутралд орчлоо гэдэг маягаар ингээд өөрөө бүр итгүүлээ явчихдаг байхгүй. Тэгэхээр энэний цаад хэрэгцээ нь юу гэхээр зүгээр нэг гоё юм тайван гоё эрхлэмээр тэгээ тэрийг мэдтгүй юм л юм хтөө. Тэрийг яаж мэдтгүй гэхээр нөхөр ажилдаа явчихна эхнэр хүүхдээ хараа байж шүү дээ. Тэгэл гэртээ ингээ хүүхдээ гараад нэг л юм сэтгэл нь эзгүүрсэн юм шиг. Гэтэ мэдээж хүүхдээ хараал гоё ад жаргалтай баяр ёслолтой байна. Нөхөр ирэхээр баярлна. Гэтэл тэр хэрэгцээгөөсөө мэдгүй нөхөрлөгөө залгаалтай яг хизээ ирэх гэж байгаа юм. Яг хаана явж байгаа ингээл уцтаад тэгээ манад нөгөө хүүхд төрөөс ээж нар бүгд мэднэ тэ. Тэр нь болохоор нөгөө нөхрөө хардж байгаа ч юм уу хурдан иргэн сутгаар биш байхгүй.
тийм нэг ингээд өөрийнх нь хажууд нь байх нэг тийм гоё нэг зүгээр л гоё зөөлөн тий анхаарал хүссэн, хайр халамж хүссэн тийм хүсээд байгаа байхгүй энгийн хэрэгцээ. Бид нар төрхөөс авахлаад эрхэлж байсан. Хүүхд ингээл ээжээсээ гарчмал аав ээж ямар хөөргөө вэ гэл эрхлүүлээл яг тэр хэрэгцээг эрэгтэй ч болсон, эмэгтэй ч болсон байгаа байхгүй. Гэтэл бид нар том болоод нөгөөдх нь мартцсан. Тийм учраас яг тэр хэрэгцээ өгөхгүй болохоор тэр эмэгтэй ч айгүй хэцүүд байгаа. Яг надад тийм хэрэгцээ байна гэдэг мэдхгүйгээр тэгээд нийгэмд байгаа нийтлэг ойлголт нь болохоор гутрал байна гэж яваад байгаа байхгүй. Тэгтэл яг үнэндээ бол зүгээр л энэ нөхөр нь яатсан чи гээл тухан дээр нь үсгэх юм уу тий чим мундаг шүү гээл тэрх чамд тийм гоё авчирсан гэж жижигхэн нэг модон чихэр ч юм уу тийм авчрахад л гоё ингээд сэтгэлэнд дүүрээд ирдэг. Тэрийг бас нөгөө нөхөр нь сайн ойлгохгүй би ажиллаа хийгээд ирж штэ яатсан ингээд тий чи гэртээ байгаа юм чи юунтай ядраад байгаа ингээд юм ийм маягаар ингээд хурцтал аль аль нь мэдгүй байгаа учраас өөрөө өөрсдөө өнцгөөс хараад ингээд байгаа байхгүй ясам дээр аль алинд нь эрхлэх хэрэгцээ байгаа. Тэгээд энийг батлах үүднээс судалгаа авсан анх нэг 12 онд би яг ийм шоконд орчихсон яг гутрал юм уу гээд анхныхаа хүүхдийг төрүүлчихэл тэгээл жоохон хэцүү болол тий тэгэнгүүт нөхрөөгөө ингээд байсгаал уцтал яг хаана явж байгаа яг юу хийсэн ингээл нэг л уцтмаар санагдал тий гэхмээр тэгээд нэг удаа үг сонссон ингээд жоохон хартай юм одоо чигээд уцтаад тэгээ бодож авах нэр би хартай юмгүй юм уу тэгээд яг биш байгаа байхгүй хартай биш тий тэгээд энэний талаар ингээд судлаад үзсэн яг энэ надад ийм гоё анхаарал халамж би ч гэсэн ингээд хүүхдээ инхрүүлүүлж хайрлуулж байгаа юм шиг би ч гэсэн ингээд өөрийгөө ингээд хайрлуулмаар инхрүүлмээр санагдаад яа тэгэхээр манай нөхөр орж ирэл гаднаас үү миний хүү яасан гэл хүүрөөгөө илэг хамгаалсан. Намайг болохоор тий хань яасан гэх тань яасан гайгүй гэд тэгсэн мөрл миний хүүхдэр хараад миний гэл ингээ би яг тэр хүсэж байгаа байхгүй. Гэхдээ яг тэрийг хүсэж байгааг мэдгүй мөрл өөрөө мэдхгүй. Тий мэдхгүй тий. Хүүхдтэйгээ барьцаад байгаа юм санагдаад хүлээн зөвшөөрж чадахгүй. Гэхдээ яг зоригтойгоор бит хоёрын хэнд нь илүү хайртай гэж асуудаг байхгүй юу. Мэдээж хүүхднөхөр үгүйс би ингээ гэх маягаар ингээ тоглоом шоглоомор юм болно. Тэгтэл яг үндэ бол би яг тэрийг л хүсэж байсан байхгүй миний нөхөр тий миний анд гэдэг тухан дээр үнсэх ч юм уу. Тиймэрхүү юм л нэг аягүй гоё болд юм л. Тэгээд тэрийгээ үз судлаад өөрөө сэтгэл зүйч болсон болохоор яг энэ сэтгэл зүйн талаас ямар юм ойлголт байдаг гэж үзсэн чинь яг энэ гутрал биш ээ. Гутрал бас нөгөө талаараа бас өөр хэрэгцээг ингээ дагуулж ирдэг. Өөр сайн хэрэгцээг тэр өөр чинь байгаа шүү гэдэг. Тэгээ тэрний юу юм бэ гэж хаад үзчих яг хэрэглэх байсан. Тэгэл байрныхаа тэр үеийн нөгөө орон сууцныхаа байрны эмэгтэйчүүд нөгөө нэг хүүхдээ гаргаад тий гадаа хамт нарлаа. Тэгэл ярьж байгаа юм. Тэгэл тэдний ихэнх нь яриа дандаа нөгөө манай нөхөр тэгсэн тий манай хадам тэгсэн би тэгсэн гэл яг тийм нэг юм хүний анхаарлын төвд байх тийм хүсэлтэй юм яриануд байгаа байхгүй. Би бол зөвөр сонсч байсан. Тэгээ ихэнх нь дандаа нөхрийн тухай яриа. Тэгэл гинт ер нь та нар нөхөртэй хэрэглэлт хүсч бүгдээр аим гайхаа юу сони гэд. Тэгээ дараа нэг судалгаа авсан. Тэр байрны эмэгтэйчүүдээс судалгаа аваад гэсэн чинь юу гэж хэлсэн бэхээр ер нь энэ хариултан ч гэсэн цаашаа баталгаажсан байхгүй олон хүмүүсээс аваад тэгээ юу гэж хэлсэн гэхээр эрхлэх гэдгийг яг юу гэж ойлгох гэсэн чинь хүүхэд байхдаа л эрхэлдэг. Жохон байхдаа л эрхэлжсэн. Эрэгтэйч төр эмэгтэйч төр жохон байхдаа л эрхэлжсэн. Тэгээд том болоод ирэхээр эрхлэх гэдэг ойлголт юу гэж ойлгохоор нэг бол секстэй холбож ойлгоно. Нэг болохоор ингээд яг нөгөө хүссэн юм авахын тулд биелүүлэхийн тулд жоохон маяглан тий хүүхдч төр тий ээжээ гэл тий нөхөр ихнэрээр ханаа гэл тий талцсмаар яг өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд тий нөгөө бол нэг жоохон хөнгөмсг тийм маягаар л ойлгоод байсан. Тэгээ яагаад эрхлэхээ болцсон ингээд та нар энэ жоохон байх үедээ эрхэлжсэн бол яагаад болцсон гэдгсэн чинь зав байхгүй нас байхгүй тий яаж эрхлэхээ мэдэхгүй штэ гэд ийм маягаар ярьж байгаа. Тэгээ 12 он тухайн үед бас 9 онд байгаа. Нөгөө FM 104.1 нэвтрүүлэг гэдэг чинь FM дээр тэн дээр бас эрхлэх тухай ингээ ярьж байсан. Тэгс чинь нэг залуу бас уцтаа тий энэ наад ч аягүй чухал сэдв байна. Гэхдээ нэмэгтэйчд бидний ер нь юу гэж бодсон юм бэ? Бидний нэг мод төмөр чулуу гэж бодод юм ааши. Би ч гэсэн жоохон багтаа ээжээс та хамгийн мангар эрхийн тэнийг хүү ийсэн шүү дээ. Бүрстэ хилээ хацтал би эрхэлдэг гэсэн. Тэгээ эхнэртэй олсон. Эхнэр над дээр эрхлэнэ. Тэгээ би эрхлэхээр өөдөөс ингээ ангаач хараадах юм. Би бас эрхлэмээр энийг эхнэрүүд сайн хилээч гэгээд тэгж ярьж байсан гоо. Ирчүүдэд бас тийм хэрэгцээ тий. Тэгэхээр нөгөө эрхлэн гэхээр хүмүүс нэг гээл нэг маялал нэг үнсэс түнгээл ингээл тий нэг тэрэл ингээд нэг нялуурхыг ойлгоод байгаа байхгүй юу? Үгүй байхгүй эрхлэн гэдэг чинь хайртай хосуудын дунд хайртай хүмүүсийн дунд хамгийн нандин зүгээр л харцаар хараад тий зүгээр л инээмсэглээл зүгээр л ханаа яаж ин гээл ийм юм чинь л маш гоё мэдрэмж өгдөг. Одоо зүйрлүүлэх юм бол манай үзэгчд бас сонсогчд бас мэдэх бах тийм ингээл хамгийн ингээ гоё хайртай үнтэй уучрал гар ингээ барихаар л анхныхаа тэр мөчөө санах юм бол өстэй
Чирс гэж явдаг тий. Эсвэл одоо би чамд хайртай гэж хэлсэн бол ингээд ичээл. Тий. Яг тийм мэдрэмж байдаг байхгүй. Маш гоё нандин. Зөвхөн тэр хайртай хүмүүстэй л гаргана. Тэрээс өөр хүмүүст ингээ хийх юм бол энэ эрхлэлт биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрхлэлт байхгүй байх юм бол хосуудын оронд ямар харилцаа тогтох вэ гэхээр зүгээр л эрх үүргийн харилцаа тогтно. Чи тэгээрээ би ингэн тий эмгтэй хүн байж тий эрэгтэй хүн байж чи намайг тэгнэ гэсэн мэт чи өөрөө ингэсэн мэт тэгэл зүгээр эрх үүргийн харилцаа. Тэгэхээр маш гоё эрхэлж сурсан хосууд үнэхээр гоё эрхэлж сурсан хосууд бол хажууд нь хин нэг ямар нэгэн хор хутах юм бол хизээч тэр хоронд автагдахгүй. Тэ. Тэгсэн үү танаа нөхөр чинь тэгсэн гэх юм л өө тэгсэн үү за яах. Наад чи угаасаа гэртээ ирнэ. Угаасаа орондоо орно. Тэгэхээр би хэлүүлчихнэ. Тэгээл бол. Энд чи эрхлэнэ гэдэг чинь итгэлцэл маш өндөр түвшин өгсөн шинж аахгүй. Эрхэлж чадахгүй. Гэхдээ яг зөв эрхэлж гэнэ үү гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Зүгээр л нэг ингээ өөрийнхөө хүсэл заас би нөхөртэй амар гоё эрхэлдэг. Би эхнэрээ гоё эрхлүүлдэг гэсэн маягаараа биш. Яг эрхэлж байхад эрхлүүлж байгаа эрхэлсэн хоёулаа 100% сэтгэл ханаж фул байна. Маш гоё. Үгээр хэлхий аргагүй. Заримдаа үгээр хэлхий аргагүй гоё мэдрэмж байдаг. Тэр мэдрэмж зүгээр эрхлэлт бий болгоно. Тэгээ эрхлэлтийн нэг онцлог нь болохоор яг настай хүмүүс насанд хүрсэн хүмүүсийн оронд ингээд секс харилцаа өстэй хосоод оронд тий. Гэтэ бол секс харилцаа бол тодорхой хугацаатай. Бид нар ингээд тодорхой хугацаанд л орно. Тэрнээс байнга орч чадахгүй. Тэгээ өдөр болгон цаг болгон хүн хүртэл орч чадахгүй шүү дээ. Бас насны дороод л энэ төрөө болно тий. Гэтэл байнгын хамт байдаг. Бүр хүүхэд төрөхөөс ахгуулаад таныг өнгөртөл хамт байх зүйл нь эрхлэх байхгүй. Энэ эрхлэхийг л та өөрөө мэдрэг бол ер нь ямар нэгэн зүйлийг зүгээр л хүчээр л авна. Гэхдээ сэтгэл зүйн цаанаа л нэг хоосон дундуур байна гэсэн. Тэгээ эрхэлж сурсан хосуудын харц нь хүртэл гоё байдаг шүү дээ. Зөөлөн. Одоо ингээд нөгөө эргэсэн хосуудын харцыг ингээ гоё судлаа явж байгаа. Та хэд өөрсдөө ингээ бас судлаад сонирхоод үзээрэй. Яг ингээл яг нөхрөлөөгөө, хань руугаа, эхнэр руугаа, хүүхд руугаа харцаа харж байгаа харц шаал өөр байдаг. Яг тэр харцаараа өөр хин нэг рүү харахаар шал өөр болчихдаг шүү дээ. Тэ? Тийм харц биднээс яг хүүхд руугаа харахаар нэг гоё тийм хайр гэлт цаанаасаа тэ нөхөр рүүгээ хараад ууралж байгаа ч гэсэн цаана гоё хайр шиг гэсэн уур байдаг. Гэтэл бид нар яг тийм харцаараа өөр бусад хүмүүст хизээч харддаг. Энэ бол яг нөгөө бидний биологийн хүний төрөлхийн өгөгдөл байхгүй. Энэ өгөгдлөө бид нар мартчихаараа л тэгээл ер нь жоохон хэцүү зүдэрч явна л гэсэн. Сэтгэлээрээ зүдэрнэ. Яг чадвараараа юм уу тэр нөгөө юу гэдгээр юм уу мэдлэг юугаар бол зүдрэхгүй явна. Манлайлаад явж чадна. Тэгээ сэтгэл зүдрээ явдаг. Танаа л нэг дутуу. Тэрийгээ бид нар ингээ харагдахгүй учраас хаачдаг. Би болж чадчихна. Тийм ээ. Тэгвэл эрхэлж одоо эхлэхийн тулд эрхлэх хамгийн энгийн арга нь яг харцаараа эрхлэхээс эхэлдэг гэж ярьж штэ тэгэхээр гурлаад ч гэсэн одоо ингээл гэртээ очиод үзэгчд маань ч гэсэн яг харцаараа ингэж эрхэлж харах юм одоо дасгал техникийг хийж үзээд харж үзээд хөрлөөгөө харж үзээд ямар үр дүнтэй байна ч гэдэг юм ингээд бас өдөр тутамдаа хэрэгжүүлж болохоор юм байна тий. Энэ маань ч гэсэн яг нөгөө сэтгэл судлал талаасаа хүний нүдний харц бол хүмүүс хоорондын харилцаанд ийм нарийн сэтгэлийн шижим, нарийн ийм одоо мэдрэмжийг дамжуулж яадаг гэж үздэг. Тэгээд монголчууд маань ч гэсэн харцаараа хүүхдийг хүмүүжүүлэх, харцаараа одоо уяраа ах ч гэдэг юм уу тий бүх ийм сэтгэлийн илэрхийлэл тойл болж өгдөг учраас эрхлэх ийм хамгийн энгийн арга нь нүдний харцын биеийн хилэмж гэдэг зүйлээс эхлэх юм байна тий. Хүүхдүүд ч гэсэн ингээл бид нар руу хараад ээж эцэг эхрөөгөө ингээл шуугаа цорвоолгоод нүд амаа янзлахаар бид нар ингээл учиргоо ингээл уярч хайлаад эхэлдэг. Яг бид нар буцаад нөгөө дотоод хүүхдээ сэрээж хүүхэд байхдаа эцэг эхтэй ээж авда яаж хэрхэлдэг байсан яг тэр биеийн хилэмжээсээ баг илүү эхлэх юм бол илүү үр дүнтэй байж болох юм байна гэж ойлгож байна тий. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгдэж Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрч шөнж хуурай таатай амрах боломжийг олгож, хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүгдээ зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмсэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Одоо гоё эрхлээ сурцсан бол тэр тарган бүдүүн байна ус дөө хамаагүй болно. Тарган бүдүүн нь хүртэл хамгийн гоё болно гэсэн үг. Тийм. Одоо нэг юм яг саяны ярианаас сонсохоор нөгөө нэг эрхлэх, халамжлах ч юм уу тий нөгөө нэг за нэг нь эрхэлж байгаа юм байна. Эрхэлж байгаа хэрэгцээг нь өгөхийн тулд нөгөөх нь эрхлүүлэх юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг юм эрхлэх,
халамжлуулах, эрхлүүлэх, халамжлах хоорондоо ер нь төстэй ойлголт юм уу гэж надад бол сонсоход сая ярианаас сонсоход бол тэгж ойлгогдоод байгаа байхгүй. Гоё сайхан үг хэлэх те дуртай аминыг аваад очих, үгээр дэмжих те одоо хүрээд хайраа илэрхийлэгч гэдэг юм уу ингээд нэг бас нэг халамжууд байгаад нь шүү дээ. Тэгээд халамжлах чинь өөрөө эрхлэх юм уу, эрхлүүлэх юм уу гэдэг нэг тийм зүйл байгаа даа л да. Ер нь нөө эрхлэх гэдээ ярихаар бид нар эрхлэх гэж одоо юуг ерөнхийд нь л ойлгодог. Гэтэ яг яахыг эрхлэх гэж байгаа юм бэ? Энэ үйлдэл болоод гарахаараа юу нь эрхлэх болоод, юу нь төрөний нөгөө найлан хатах болоод, юу нь төрөний нөгөө ийм зүгээр нэг юм төрхөн зургийн одоо нэг ийм арга зал ч юм уу болцоод байгаа юм бэ гэдэг тэрний хоорондох заагийг ойлгож чадахгүй байгаа юм уу? Тийм шүү дээ. Одоо нөгөө хайртай гэдгийн баталгаа нь хурмын бүгд зүйлс юм эсвэл хурмын ордонд одоо гэрэлтэй батлуулсан тийм баталгаа биш байхгүй. Хайртай гэдгийн хамгийн том баталгаа нь халамж. Халамж гэж үйлдэл авах ингээл цагийн түрүү нөхөртөө цайнаад идэх өгчдөг уламжлалт соёл байна. Эхнэрээ ингээ гоё халамжлаад халуун өмнө хөргөөд өгчдөг юм энгийн үйлдэлүүд байгаа тийм. Энгийн яг би хиймээр ингээд ээж аав бидний төлөө бүх юм яаж зориулдаг вэ? Одоо ингээд ялангуяа нэлэх хүүхд төр өдөр бүх юм ингээ өгдөг шүү дээ. Ямар ч нөхцөлгүйгээр ямар ч боломжгүйгээр шаардлага тавихгүйгээр ингээд өгмөр хиймээр байдаг. Тэр зүйл чинь нөгөө халамжлж байгаа байхгүй яг ингээд хайраа илэрхийлж байгаа. Тэгвэл эрхлэнэ гэдэг нь болохоор дотор бүх юмг оруулна. Хичнээн гоё ингээ халамжлаад хоол ундаа хийгээл гэр орныхоо ажлыг хамт хийж байгаа мөртлөө ингээд нэг гоё ингээ харалцахгүй тий эсвэл одоо чи минь яасан гэл зөвөр мөрөнд нь гар тавиач юм уу ханаа гэд тиймэрхүү юм байхгүй бол энэ чи эрхлэх биш болчихж байгаа байхгүй зөвөр халамжтай. Гэтэл цаанаасаа ингээ сэтгэл ингээ хүсээд ирт нэг гоё ингээ мөрийн дэрлэмээр санагдана тий эсвэл ингээ гараа бариулмаар санагдаад эсвэл ингээд тухан дээр үнсүүлмээр те нэг гоё нэг зүгээр л энгийн юм байдаг байхгүй. Гэхдээ маш гоё үнцэнтэй. Сэтгэлийн хувьд бол маш гоё үнцэнтэй. Тэрнээс биш ингээд тийм юм байхгүй мөртлөө ингээд ханаа маццэг гээл цэцэг өгчдөг те. Гэхдээ нэг гоё тийм цаанаасаа гоё гарах тийм байхгүй. Эсвэл ингээд хоол унд гэр орныхоо ажил хийгээд байгаа халамжтай. Гэрээ манай нөхөр гэрээ ажил сайн хийдэг, хоол сайн хийдэг. Тэгтэл нөгөө ихнэр нэг цаанаа нэг гундуу чимсгтэй. Тэгтээ тэргээ юу ч хүмүүс одоо эмгтөөчд ярьдаг шүү дээ. Манай нөхөрт ямар ч муу юм байхгүй, арих уухгүй, тамиг татахгүй, гадуур тэнэхгүй те илээд дуу байхгүй. Бүх юм гэртээ зориулсан цалингаа надаа өгнө, хоол ундаа хий чин те ингээд бүх юм ай чин. Тэгтэл нэг сони юмаа гэд. Тэгж ярьдаг байхгүй. Тийм. Тэгэхээр тэр чинь юу гэхээр нөгөө маш гоё тийм нөгөө эрхлэх тийм гоё байхгүй байхгүй. Тэгээ нөхөрнийх гоё ингээ хардаг те. Эсвэл ханаа гэд хаяа ингээ. Тэгээд тэд нар яаж гэдгээ ерөөсөө мэдэхгүй байхгүй. Тэгэл зүгээр очиод нөхрөөгөө ингээ мөрөн дээр очиод зүгээр дээрлж. Тэгээ мөрөн дээр очиод ингээл сууж. Кино үзэхтэй ч юм уу тий. Нэг гоё. Тэгэл нөхөр нь ингээл үсийг ингээл ороогоод гараараа ингээл тий ингээ мөрөн дээр ингээл тэр чинь л гоё ингээ амар амгалан болж байгаа. Тэгээ тэгдгүү хөр бодоод тахад нэрээ тийм байгаа л байхгүй мэнэ. Одоо манай хүмүүс ч гэсэн ингээ сайн ойлгох тий. Яг ингээ үнэхээр гоё эрхлэнэ гэдэг чинь халамж бол байх ёстой. Угаасаа халамж явахгүй бид нар амьдрахгүй шүү дээ. Тэ? Зүгээр нэг хоёр хамтрагч хүн шиг л болчих шүү дээ. Халамж бол байна. Гэхдээ халамжаас давсан цаад нөгөө эрхлэх сэтгэлийн тэр нандин юугаарч гүцэхгүй. Асар үнэтэй юм өгсөн ч тэр нь ингээ яг тийм гоё сэтгэл байхгүй бид нар мэдэрдэг шүү дээ. Бид нар бол маш мэдрэмтгий хүмүүс байхгүй юу? Ялангуяа монголчууд ч юм мэдрэмж бол маш өндөр хөгжсөн. Харааны тий? Харааны юун дээр Австрали наваг 90 оны үед ингээд анх ингээ гэр бүлийн сургалт хийгээ явж байхад Австралийн нэг залуу ирчихсэн байхгүй юу? Монгол хүний харцны ухаанаар докторийн зэрэг хамгаалмаар байна гэдэг. Тэгээ ямар сони ингээ бид нар хүртэл өөрсдөө гайхаж байгаа. Тэгээ тэр харцыг яаж мэдж байгаа юм гэсэн чинь ялангуяа эрэгтэй хүний харцны ухаанаар гэдэг. Тэгээ бид нар чи оногоор юм чинь тэр харц марц мэддэггүй шүү дээ гэсэн чинь. Үгүй Монгол хүний харцтай маш их юм агуулдаг. Тэгээ монголчууд ингээ маш олон үг хэлдэггүй. Ерөөсөө хэлдэггүй те. Зүгээр л харцаараа л бүх юм хэлждэг. Хамгийн ингэж чинь ингээд жоохон багтаа тий одоо тийш та хэд ингээд сонсож бодож жоохон багт гэрт чинь ингээд хүн орж ирлээ тав ээж гоё адарнаасаа шкафнаас ингээд чихэр аваад ингээд чихэрнээс ингээд шүүрээ даглаа шүү дээ. Тэнгүүд ээж болчи тэгсэн гэсэн юурээс хэлдэггүй тий зүгээр л харцаараа болохгүй гэл нэг харцаараа л хэлдэг шүү дээ тий шүү дээ. Тэнгүүд нөгөө хүүхд яадаг гэлээ яна намайг уучлаарай ястаа гэд ингээд тиймэрхүү хэлэхгүй шүү дээ. Гимшээл юм янзлахгаал ээж авсаа уучлахгүйгаал аргатгаал ингээд идэг үстэй. Тэнгүүд наа гэж нь ойлгоод боллоо ойлгосон. Яг ингэж харцаараа ярьдагсан байхгүй. Одоо яг нөгөө барууны орн болохоор дандаа үгээрээ хэлдэг. Үгээрээ яадаг болохоор бид нар ч яг тийм нөгөө үгээрээ л юм хэлэх гээл та чи хайртай гэдэг. Заавал хайртай гэж хайртай юм хайртай гэдэг. Тэгээ нөгөө манай сургалтын дээр бас тэгэрч дандаа хайртай гэж хэлэх нь бас үгээрээ хэлэх нь гоё гэд мэдээж гоё.
Тэгээ бид нар цаг үед дагаад явах хэрэгтэй. Бид нар ч гэсэн өөр болж заавал ингээ уламжлаад дагаад хайртай гэж хэлэхгүй байх. Бас онцгүй шүү дээ. Бид нар чинь энэ цаг хүмүүс те. Нөхрөөсөө эхнэрээсээ хайртай гэдэг үг сонсомоор шүү дээ. Тэгтээ бас жоохон ингээд мэдэрч зөв ингээ явахгүй бол буруу зөрчил болгох чинь гэсэн байхгүй. Жишээ нь юу гэхээр би нөхрөөс ингээ чи надад хайртай гэж манай нөхрөөс хэлэхгүйс толгойд гэдээс. Тэгээ ууралж агаад ингээ хэлсэн чи надад хайртай хүмүүс чи тийм гэж хэлсэн. Тийм тэнэг хүн байгаа шүү дээ манай нөхөр гэж байгаа. Тэгэж болохгүй гэсэн үг байхгүй. Тий. Тэрнтэй яг адилхан эрхлэх гэдэг чинь ч гэсэн бас өөр тухайн хос хоёрын өөрийнх нь харилцааны онцлог гэж байгаа. Өөр бие биендээ гоё нэгссэн тий. Одоо надад би ингээ нөхөртэй эрхэлдэг энэ эрхлэлд та хоёр зохгүй гэсэн үг. За магадгүй та хоёр ингээ дуурайж олно тий. Гэтэ та хоёрын нөхөр нөмөө ханил чинь яг сони таалагдахгүй нэг гэсэн үг шүү дээ. Ямар сайн хэлэхгүй болчихоо гэдэг. Гэтэ хэлэхгүй. Эрэгтэй хүмүүс бас хэлдэггүй байхгүй юу? Тэгээ яаж хэлдэг вөхөр ингээд одоо сурал морол дээр ирчээд хэлдэг байхгүй. Манай ихнэр нэг сонь тэнэг занг гаргаад идэх юм аа. Тэгээ надад ерөөс таалагддаг юм аа гэд. Тэгээ ихнэрдээ хэлээч хэлэхээр алуулдаг шүү дээ. Бөө хэрүүл олно гэд. Яаж хэлэхээ мэддэггүй юм аа гэд. Яг тийм л юм аа байхгүй эрхлэнэ гэдэг чинь. Яг яаж хэлэх мэдгүй. Яг энэ бол номыг бол ингээ харуулдагтай адилхан. Яг энэ бол эрхлэнэ гэж хэлэх биш. Та хоёр өөрсдөө мэдрэмжээрээ та хоёрын онцлог тохирсон яаж эрхлэмээр байна. Харцаараа юм уу, шүргөөлд ч юм уу те, айлгууд ч юм уу. Бас жоох айлгууд ч болно шүү дээ. Яан зэнзэр аж болно. Сүүл гэртээ ингээ зүг зүгрэж байгаа л гинт босч ирсэн нөхөртэйгөө бүх барилдаж болно шүү дээ. Ингээ янз бүр тэнгүүд нөхөр нь мэдээж унгахаар ууралж болно. Тэгтээ гой уурлаа шүү дээ. Би яах хэвээр гэсэн. Чи яхаар намайг дандаа унгаадг юм гээд. Тэ тиймэрхүү маягаар ингээ тэр доторх уураач гэсэн тайвшруулж болно. Заавал би ингээ уураад ингээл хэрэлдэг үг тийм биш те. Жог уур өрөөдөл өөр аргаар. Хоол аялж өгөөл. Жог ууртай хомд хоол аялж өгч юм мэ. Уг нь гараар гартна гэдгээс мэл мэ. Өөр аваарай. Тэгээ нөхөр нь тэрийг ойлгоцаа. Манай хүн жог ууралчих. Гэх юм ийм гоё ингээ харилцаа өсвөл та хоёр эрсэлж чадна гэсэн. А ийм юмыг мэдрэхгүй бол та хоёр эрслээс сураагүй л байна л гэсэн үг байхгүй. Тийм учраас урлаг гэдэг байгаа байхгүй. Сурах учраас сурах хэрэгтэй болсон учраас. Эрхтэй угаасаа байсан үүдэл эрхтэй. Гэхдээ одоо ингээ мэдгүй байгаа учраас одоо сурах хэрэгтэй учраас ингээ урлаг гэдгээр яаж байгаа. Ер нь бол бас нөгөө хүмүүсийн хосууд хооронд тогтсон юм сэтгэлийн холбоос цаашлаад тэр хүүхэд насны нөгөө ээнэгшилтэй бас холбоотой юм шиг санагдаж байна тий. Ягаад гэвэл нөгөө багада эцэг эхтэйгээ холбоос тогтоосон холбоо маань өөрөө эрхэлж, хайрлуулж одоо юу гэдэг хайр дунд юм аюулгүй ээнэгшилтэй өссөн хүүхдүүд бол хин нэгнийг хайрлахаа мэддэг учраас тэр арга барил програм байгаа учраас одоо хань ижилтэй ингэж хэрхэлдэг, хань ижлэн ч гэсэн буцаагаа тэр одоо өгдлөөр нь хайрладаг ч гэдэг юм уу тий. Яг тийм нөгөө хүнд хайрлуулах халуун дотн харилцаа холбоо үүсээгүй, тийм мэдрэмжийг мэдрээгүй бол хандаа нөгөөтгөө үзүүлэхээ мэдэхгүй, аль эсвэл өөрөө тэр нөгөө эрхлэх одоо үйлдэлийг яаж эрхлэхээ мэдэхгүй сая таны ярьснаар бол те нөгөө зохихгүй хин нэг дуурайгаад буруу зөрөө хөдөлгөөн хийдэг ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг ийм хүүхэд насны бас ийм одоо онцлогтой холбоотой байж болох юм байна. Энийг бас ингээд хөгжүүлээд явбал магадгүй те хүн болгонд хүүхэд байсан учраас ийм боломж байгаа. Магадгүй одоо нөгөө хүүхдэрхэг үйлдэлүүд бас хийж болох юм байна гэж таны бас ярианаас ойлгож байна те. Хамар амрын ингэдэг ч юм уу үсмэсээ ингээл хөрмөхрийнхаа толгой ингэдэг ч юм уу те. Яг нэг тийм одоо хүн болгонд угаасаа л хайрлуулах юм сэтгэл зүйн хэрэгцээ байдаг учраас бид нар яг тэр хүнд ч гэсэн ийм хэрэгцээ байгаа гэдгийг ойлгоод бид нэр өөрснөө тасгалжуулж, өөрснөө хөгжүүлээд энийг яг манай гэр бүлд бид хоёрын харилцаанд энэ их тохироод байгаа юм байна гэдээ бас өмнөх харилцааныхаа гоё халуун дулаан байсан ойр дотн мэдрэмжүүдээ гоё дурсан санаж агаад энэ үед нөхөр маань нэг хүүхчиг ингээ хичээд ч юм уу гоё байсан да. Энэ үгийг хэлэхэд их баярлдаг да. Энэ үйлдэлийг хийгээд яхаар их хөөрхөн болчдөг ингээд ажиглаад анализ хийгээд тэрэн дээрээ дөрөөлөөд бас ийм өөрийн гэсэн юм эрхлэх одоо процесс эрхлэх урлагийг бас гэр бүлдээ хөгжүүлж явбал бас зүгээр юм байна гэж харж байна. Тэгээ эрхлэх урлаг гэдэг чинь нэг талаар бас сурч олох зүйл байхгүй. Хичнээн нөгөө бага насндаа эрхэл сураагүй хүмүүс байж болно шүү дээ. Янз бүрийн одоо бидний амьдрал чинь таашгүй. Тэгээ тийм учраас тэгээ нөгөө талаар хувь нөр хөнөөцл бас нөгөө нэр хүндтэй холбоотой учраас багадаа эрхэлж өссөн ч гэж болно, эрхэлж өсөөгүй ч гэж болно. Гэхдээ бид нар насан турш өвнийхээ хувьд өөрийнхөө гэр бүлийг ад жаргалтай бай. Би ад жаргалтай байхын тулд гэр бүлээ гоё аж аргалтай болгоно. Тэгжиж би аж аргалыг мэдэрнэ. Би ганцаараа ингээл би энэ амжилтанд хүрсэн, би ийм зүйл хүрсэн гэл тэгэл гэртээ очисон чинь нөгөө гэр нь намайг ойлгохгүй эсвэл нөхрөвдөр ойлголцохгүй бол тэр чинь аж аргал биш болчихж байгаа байхгүй. Зүгээр ийм үгүүд тийш одоо та хань ижилтэйгээ маргалцсан цагт
даян дэлхийн амгалан тайван байсан ч гэсэн таны сэтгэл хизээж тайван байж чадахгүй. Энийг бол манай гэрэлсэн бүх хүмүүс мэдчихэж байгаа. Ажил дээр хичнээн гоё харж байгаа л да би ста мундаг гэж ингэж байгаа мөртлөө хань ижлэн тэрийг ойлгохгүй л хэцүү шүү дээ. Тийм шүү. Тэгээ сэтгэл нэг хоосон юм цаана юм төгшөлтэй хэцүү тий дараа. Тэгэхээр эрхлэнэ гэдэг чинь хоёр хосын хоорондоо өөртөө зөвсөлдсөн, хүссэн, хоёулаа өөртөө хүсэж мэрийж хийх тийм үйл тэгсэн цагт энэ эрхэлж байгаа юм. Би ингээл гоё эрхлэх гээл нөгөөх нь ойлгохгүй тий. Одоо нөгөө төмөс царайсан гэдэг. Яагаад байгаа чи ингэж хамаг урамгүй шүү дээ. Тэгтээ бас тийм хүмүүс байдаг юм лээ. Сургалтаар одоо ингээд эрхлэх талаар ингээд сургалт хийхээр бас тийм хүмүүс байдаг юм лээ. Ингээд нөхөр нь юу ч хийж ийсэн ойлгохгүй. Эсвэл өөр ихнэр нь нөхрөө анхаарал татгаад талын цагаанаар талын нэгэд хараар буудсан юм үсэ. Тэгээ нөхрөө хажууд өс нөхөр нь хүртэл тэрийг анзаарахгүй байна гэдэг. Тийм хүмүүс амар юм бэ тийм үү. Тэр бас жоохон хэцүү. Тэр ч одоо тэгээд яг тэр ер нь яг дурлж хайрлж байгаа ч юм уу гэж барыг бодохоор юм шүү. Ер нь яг зөвөр нөгөө нөхөр нь болохоор янз бүр асуудал байхгүй юу сайн. Бусад хүмүүсийн хувьд бол аюу сайн хүн байхгүй. Гэтэ ингээд тийм мэдрэмж өсөөгүй. Нөгөө эмэгтэй хүнтэй харьцаж үзээгүй. Яг их нөхөртэй нэг уулзаач ерөөсөө ингээд дун сурвал тагтаж ерөөсөө эмэгтэй хүнтэй өрхөж үзээгүй. Өөрөө ч баг хайр сэтгэлээрээ суугаагүй. Ээжүүд нэгээ суулгацсан тийм осоод байгаа байхгүй юу. Яг зөвшөөрлөөр ярьж байгаа шүү. Кейсүүд бол нэг их ярьдгүй миний хувьд бол. Тэгээд тийм мэдрэмжгүй эрэгтэй хүнийг бас хөгжүүлж олдог. Болдог. Яагаад гэвэл тэр хоёрын хооронд угаасаа ингээд бит хоёр ингээд нөхөр нь бол өөрөөсөө салахыг хүсэхгүй. Энэ гэрүүлээрээ байна. Хүүхдүүд нь гараад ирсэн. Яг нөхрийнх нь онцлог нь тэр угаасаа өссөн орчин тийм байсан учраас тэгтээ эхнэр илүү хачаал аавна гэсэн үг. Одоо үүрэг аавна гэсэн үг байхгүй юу? Өөрөө илүү сургана. Одоо сургаж байж өөрөө 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 сурчиж өөрөө тэгээд нөхрийн хувьд багш нь болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд гоё болсон. Нөхөр маш гоё болсон гэсэн үг байхгүй юу? Тийм ч гэсэн зөндөө байгаа кейсэд. Тэгэхээр ингээд манай эмэгтэйчүүд одоо энэ ном дээр ч гэсэн манай эмэгтэйчүүд ихэнх нь дандаа нэг бол ээж ер нь Монгол эмэгтэйчүүд ээж эхнэрүүд байдаг байхгүй. Дандаа бүх юм нь урдуур нь байдаг. Яг ээж. Тэгээ нөхрөө ингээд бэлэнжлэх. Нөхөр нь хүүхдээ ахтааж яг ээж нь бүх юм бэлдээл өглээж дуулаад аргадаал бүх юм бэлдсэн. Эхнэр тосон чи эхнэр нь яг тэр юм бүх юм бэлдсэн тий. Тэгэхээр чи нөгөө нэг гоё тийм эмэгтэй үнтэй амьдарч байгаа гэж мэдгүй. Яг л эмэгтэйчүүд угаас яг ээж гэдэг юм тийм ойлголттой болчихсон. Харин тийм ээ. Одоо гэхдээ сайн нөгөө таныг бүр ихэнд ярьж явахлаа их наадах чинь бодогдсон байхгүй. Ингээ нөгөө нэг халамж янз бүр байдаг те. Ингээд хоолыг нэгээд өчтөг ч юм уу. Ингээд ингэдэг эмэгтэй хүн бол энийг бүр өөрөө нөгөө халамжламаар санагдсандаа өөрөө хүсээд хийдэг гэд те. Гэтэл ингээд нөгөө хүсч хийжсэн зүйл маань нэг мэтгэл хүсээгүй байсан ч хийхээс өөр аргагүй тийм нөхцөл байдал биднийг аваачсан байдаг те. Тэгэхээр нөгөө энэ тэгэхээр хоорондын тунг айгүй сайн зөв таарах хэрэгтэй юм шиг байна те. Би халамжилж гин гэд хин нэг хүний одоо бэлэн хоолыг ингээд бэлдэж өгөөд ээжийн хийгээд байна уу? Би эсвэл хайртай эмэгтэй нь учраас би тэр үнийг эрхлүүлээд байна уу? Халамжлаад байна уу гэдгээ айгуу сайн тэр нэг хоорондын тэр тун зааг ялгааг л айгуу сайн мэдэрч гаргах хэрэгтэй юм байна л да. Тэгээ дээрэс нь манай Монгол эмэгтэйч бас эсвэл нөгөө найз шиг ихнэр болчиход байгаа байхгүй. Тэр хадам яаж байгаа чинь өөрөөсөө хамаагүй. Нөхрийн дээр ажил нь юу болж байгаа өөрөөсөө хамаагүй. Зүгээр нөхөр гэрт авах хэвээр мөнгө өгөх хэвээр ажил хийх хэвээр ингээд тиймэрхүү маягаар бас хэрэгтэй үнээс. Бас бүр ингээд хитрхи юунд ч оролцохгүй юу? Тэгвэл өөрийгөө л боддог тий. Өөрийгөө бодвол ингээд би муухай болчих ингээд миний юм гэдэг ингээд тэгэхэр чи бас муухай онцгүй. Нөгөө бид нар чи ингээд харилцан үйлчилж ээж тий тэр юм чи мэдрэх юм чи тий. Зөвхөн нэг тал нь аваад идэг авахтаа ингээд хийж аваад тоохгүй аваад их юм бол тэр чи нөгөө талаас чи юм үйлчлэг гарч ирэхгүй шүү дээ. Нөгөө долгио энэ шинэ агш яриад гэдэг нөгөө долгио энэ ирэх гарч ирэхгүй гэсэн үг тий. Тийм байна. Эсвэл яг нэг ихнэр шиг ихнэр байна гэсэн үг тий. Яг ингээл хардаал, сэрдээл бүх юм ингээл заагаал ихнэр шиг ихнэр гэдэг чинь нөгөө заагаал ингээд тий. Тэгэх ёстой ингэ хэвээр чи намайг тэгсэн мэдтээ чи ингэнэ гэсэн мэдтээ ингээд тахарч бас болохгүй. Нөхөр ч гэсэн адилхан. Заавал гэр бүлийн юм дээр заавал нөхөр ихнэр гэж бас ялгаж харцах бас буруу байдаг хгүй. Нөхөр ингэх ёстой тэгэхээр нөхөр ихнэр ингэх ёстой гэх юм бол аль нөгөө тал нь өөрийгөө өмгөөлөх тийм сэтгэл аандаа төрөд ирчихдэг нөгөө хамгаалах тийм гэдэг юм тий. Угаасаа ингэ тий. Тийм учраас нэг бол дууга хаачин нэг бол ингээл сөргөлдөө явчихдаг байхгүй. Тэгэхээр миний зүгээс би яаж хичээх вэ? Нэг удаа хичээ, хоёр удаа хичээ, гурав дахь хичээ. Дараагийн удаа нэг цагаа хэлж чад юу гэдэг нөгөө гоё хоол ширээ тойрч хоол идчихад ханаа би ингэж нэг хийж үзчихсэн. 3 удаа хичээсэн барсангүй. Чиний талархалд нийцэлт хүрсэнгүй. Шантарлаа. Гэ тэ одоо чиний л дэмжлэг хэрэгтэй яах юм үргэлжлүүлэх үү орхих уу гэл ийм маягаар л ярина. Тэгвэл
Одоо ихэнх хүмүүс ингэж хийхэд жоохон хэцүү учраас заавал чиглүүлэх хэрэгтэй болно гэсэн үг байхгүй. Жоо ичиж бичих юм шүү. Ичин үү тий үнэ ичин шантарна яшиг засаг лайлаа энтэй ингээд тий гэд ийм хүм юм гарна. Тийм учраас заавал ийм нөгөө чиглүүлэг авна одоо манай сургалтанд суугаад тэгээд ингээд тэгсэн чинь ингэсэн тэгэхээр яг уу тийм тэгжиж нилээ зүтгэж тэгээд дараа нь өөр юм болох шүү дээ. Ахаа. Яг ингэхээр тэх юм байна, ингэхээр тэх юм байна гэл. Яг тэрийгээ ичвэл yes би чадлаа гэл. Тийм бол нэг. Тэгэхээр сурах юм бол гэсэн үг байхгүй. Урлаг гэдэг чинь одоо сурна гэсэн үг болж байгаа үстэй тий. Сайн ингээл ярьж ин л да одоо найз шиг ихнэр, ээж шиг ихнэр, ихнэр шиг ихнэр гэл би ихтэй ихнэр шиг ихнэрийн тодорхойлолт гэсэн гайхлаа. Хамгийн зөв тодорхойлолт бол ихнэр шиг ихнэр байх л хамгийн зөв баг гэсэн чинь ихнэр шиг ихнэр маань жоохон сөрөг болоод явчих дээр зэрэг яг тэгвэл яг юу шиг ихнэр байх хэрэгтэй бол доо гэх. Аа яг үнэ тий. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хосуудын харилцаанд бүх харилцаа зэрэг явагддаг байхгүй. За жишээл би нөхөртэй хэлдэг шүү дээ. Нөхөр миний хувьд нөхөр би ихнэр шиг нь харьцаж олно. Ямар тохиолдол ойлгомжтой тий. Хүүхдтэйгээ харьцдаг ч юм уу. Хүүхдүүдийнхээ боловсрол янз бүрийн мэдээхтэй ихнэр нөхөр шиг тий. Ханаа ингүүл явах тэгвэл явах гэж ярилцдаг тий. Эсвэл би нөхрийнхөө ээж шиг нэж болно шүү дээ. Минийхөө маглаад байна уу? Ахаа гэдэг нэг ээж яаж харьцдаг л үүдтэйгээ тий. Яг тэгж харьцаж болно. Эсвэл би нөхөртөөгөө их шиг нь харьцаж болно. Бацаанаа өста дургуй өрөөд шүү их ойртой чи их оройд ч өрөөд байгаа шүү бацаанаа зүгээр ичин зүгээр чамаг нэр нислаа ичиж шүү гэл тий. Тиймэрхүү маягаар заавал хэрэлдэж хоорно тэр нь өөрөө байгаа зү тий. Эсвэл би яг нөхөртөө эмхтэй дүү шиг харьцуулна шүү дээ. Ага та орой ирсэн чи би айсан гэдэг ч юм уу тий. Тийм маягаар үг яриагаар эрхэлж байгаа хэлбэр ахна шүү дээ. Эсвэл би яг охин шиг нь ажиллаж шүү дээ. Аава та яасан орой ирдгийг аава би таныг амар их сансан шүү дээ. Аав хурдан ирчүүл гоё доо гэд иймэрхүү маягаар хайрчлаа. За манай нөхөр ч гэсэн миний үе заримдаа би одоо миний аав шиг хайрчлаа шүү дээ. Миний охоо эмэгтэй өн журамтай шүү. Ингэж болохгүй шүү гэх тээ. Тэгж харж байна. Эсвэл миний нөхөр миний эрэгтэй найз шиг боллоо шүү дээ. Эмэгтэйчүүд юу яагаад ингэж ийдгийг. Юу эмэгтэй хүн ямар онцлогтой ингэ тээ. За эсвэл миний нөхөр миний одоо хүү шиг гэж болно шүү дээ. Ээжээ би тэрийг ойлгох. Ээжээ би нэг гараад ирж явж болох уу гэдэг ч юм нөгөө ээжээсээ чучрал авдаг гэдэг. Гараад эсвэл эмэгтэй эрэгтэй дүү шиг нэж болно шүү дээ. Игээ ингээд ивэл яах вэ? Тэгээд ивэл яах вэ гэд. Иймэрхүү маягаар яг ингээд тухайн акшнд харьцсан бол нөгөө зөрчилдөө маргаанч маш гоё ийдгээр зөв аргаар зөөлнөрөөс зөөлөгчдөг байхгүй. Зөвхөн ихнэр ингээд би ингэж хийж яхад те энэ яагаад ингээд байгаа юм. Би өстө за энийг хэлэхээр хэрүүл болчихно ингээл залгаад ингээд тахам бол нэг өдөр дэлбэрэл ямар ч хүсэл байхгүй сонирхолтой болчихсон. Тэгэхээр ингээд заавал ийм гоё харилцаанд бүх талын харилцаанд орно гэсэн үг ихнэр нөхөр. Зүг энэ бол зөвхөн ихнэр нөхөр харилцаанд л байна. Тэрнээсээ би аавтайгаа ихнэр шиг юм уу тий эсвэл нөгөө их чинь ингээ харьцаж болохгүй шүү тий. Болохгүй ч аавтайгаа тий аавтайгаа би охин шиг л харьцана. Ээжтэйгээ би охин шиг л харьцана. Бусад харилцаагаар харьцаж чадахгүй шүү. Харин нөхөртөө бол би яг энэ бүх харилцаагаар харьцана. Дээрээс нь би ах дүүнэртэйгээ ч гэсэн ихнэр шиг юм уу юу шиг нэг харьцахгүй шүү. Би ах дүүнэртэй бол игч нэг юм уу эсвэл дүү шиг л харьцана. Тэгэхээр хамгийн гоё харилцаа нь гэрүүл ихнэр нөхөр харилцаахгүй. Энэ харилцааг мэдгүй болохоор нөгөө хосууч шиг ингээд нэг төрлийн харилцаанд харьцсаар байгаад уйдаа залхаад ингээд эршиг гэдэг явчихж байгаа. Тэгэхээр нөгөө зөөлөн хатуугаа иддэг гэдэг шиг те бид нар ямар нэгэн одоо асуудлыг одоо охиныхын дүрээр ч юм уу ээжийнхэн дүрээр гээд нөгөө эрхлэх урлаг маань өөрөө харцаар байлаа, бие хилэмжээр байлаа. Одоо бол үг яриагаар өөрөө одоо би таны яриаг сонсоод би ч нөхөртөө яг заримдаа миний том хүү ирж гинөө ч гэдэг юм. Нэг бол хей бороо хаана явна ч гэдэг юм. Ингээд найз шиг ч юм ингээд харьцаад байгаа нь одоо эрхлээд бас бид хоёрын харилцаанд ийм ойр дотн таатай мэдрэмж төрүүлээд идэх нь бас нэг одоо надад илүү үг яриагаар эрхлэх бие биегээ эрхлүүлэх ийм одоо ийм практик байдгийм байна гэдгийг бас олж хараад байна л да. Тий. Тэгэхээр гоёгээ хөгжүүлвэл таараа оронд асуудал хурцдахгүй. Аль нэг аргаар л гоё зохицуулчихна. Бро дургуур гэдэг гараа. Тийм байна тий. Одоо ингээд яг яриагаа сонсголоор юу гэдэг эмгтэй нь эрхлэх гээд байна. Эрэгтэй нь тэрийг ойлгож эрхлүүлэх гээд байна гэдэг юм ерөнхий төвлөрөөд нь шүү дээ. Гэтэл нөгөө түрүүн бас яриан донд дурдгдсан би ч гэсэндээ айлын эрх таних хүү ээжтэй эрхэлж өссөн. Гэтэл эрхэлмээр байхад эхнэр надад эрхлээд байдаг. Ингээд би энэ хэнийг нэг эрхлүүлээ буцаагаад эрхлэх хэрэгцээгээ авч чадахгүй байна гэдэг тийм зүйл ярьсан. Тэгээ одоо ингээд нөгөө жишээ татж байгаа ярианууд маань дандаа л нөгөө нэг эхнэр эрхлэх гээд эрхлэхийн тулд ээжч болоод охинч л болоод л яваад байна л та. Тинчээ тэгвэл эрчүүд эрхлэмээр байгааг
мэдгүй магадгүй бид нөхрөө надад эрхлэх гээд байгааг, найз залуугаа надад эрхлэх гээд байгааг бид нар яаж мэдэж тэгээ буцаагаад яаж харьцаж, яаж эрхлүүлэх ёстой. Эрэгтэй хүн ер нь эрхлэмээр байгаа нь яаж биднэрт мэдэгддэг юм. Өөрийгөө хайрлая. Окси. Сэтгэл санаа тавгүй. Яагаад мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд хайналж барыг минь даадаг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүллийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Би өөрөө эхэл сурж ийж, өөртөө дадлаг хийж иж, тий? Би яг ийм үед эрхлэмээр энийг ингээ манай нөхөр мэдчихэж мэдэхгүй нэ гэж өөрөө дадлаг хийж иж, тэгээд өөрөө тэр юм гоё ингээ ололт амжилттай болчлаа шүү дээ. Тий гоёлж. Тэгээд цаашаа яваад хахаар аяндаа нөхрөө гоё мэддэг болчихно. Нөхрөө эрхлэмээр байгаа юу? Тий, мэднэ. Угаасаа ингээ мэдрэмж эрхлэн гэдэг чинь тэр жигээрээ сэтгэлийн мэдрэмж аахгүй. Мэдрэмж. Энд зөвөр л мэдрэмжээ хөгжүүлж байгаа гэсэн үг байхгүй бид нар. Тэр жигээрээ мэдрэмжээ хөгжүүлж. Тэгээд ер нь нөхөр ч гэсэн одоо ингээ өмнө ингээ гэр бүлийн сургалт хийж байгаа, тосоодын сургалт хийж байгаа та ярыг эрхэлтгүй гэхээр эрхэлдэг гэд. Яг хин эрхэлдэг гэхээр нөхрүүд нь одоо ингээ эхнэрээ заадаг тий. Эхнэр нь болохоор ингэдэг гэсэн байхгүй. Тий би л эрхэлдэг гэд. Гэхдээ одоо болохоор гоё юу нь гоё болж байгаа нөхөр хоёулаа адилхан эрхэлдэг болж байгаа. Бүр эсрэгээр манай нөхөр л эрхэлдэг гэд. Тийм гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ эрхэлнэ гэж гоё. Эрэгтэй хүн чинь ингээл эмэгтэй хүн шиг ингээл маялал эрхлэхгүй шүү дээ. Зүгээр л майлуу наш өрөд буруу унсч гэл тий. Гэх мэтэр ингээ янз янзын гоёор ингээ хэлчих юм. Наад зүгээр л та угаасаа эмэгтэйчүүд эхнэрүүд угаасаа нөхрөө мэдж байгаа юунд баярлахаа, юунд догдлоо аягүй сайн мэдж байгаа ч гэсэн. Нэг өстөн эхнэрүүд болохоор би юу гэж хэлдэг вэ? Таны нөхөр чинь таны том хүү. Нэг талаараа том хүүж. Тэгээ хүүхдүүдээ гоё хүмүүжлэлцээ ажиллах нь та ч гэсэн гоё нөхөртөө зөв хүмүүжлэх биш байхгүй. Зөв үлгэр дуурайл үзүүлээд тэр үлгэр дуурайлаараа надад ч гэсэн хэрэгтэй байгаа шүү гэдгийг ингээ ойлгочод нөхөр ч гэсэн мэдэрдэг байхгүй тэрийг. Тэр тисэн хоёр өөр юм биш шүү дээ нэрч. Гардаг илэрлэл л өөр болохоос ш. Яг адилхан зүйлийг хүснэ эрхлэмээр байна, эрхлүүлмээр байна тий уурлаад байна, тэгмээр байна гэд илэрлэл л өөр болохоос яг адилхан хүсдэг зүйл байна. Тэгээ аяндаа л ингээ өсөд ирэхээр шаал. Эрхлээд үзэхээр аяндаа өөр болчт юм. Хөдөлгөөл явчт. Тэгэхээр за би ингэж ойлголоо зөв үү гэж үү те. Би эрхлэмээр байгаа. Гэтэ нөхөр мэдгүй байгаа. Би нөхрөө сурах жийж би өөрөө эрхлэнэ. Би өөрөө эрхэлж сурч ийж нөхрөө эрхлүүл сурах гэдэг юм уу? Энэ нөхрөөс эхэлдэг байж болохгүй юу? Болно шүү дээ. Тухайн хосуудын онцлог байхгүй хэлэхгүй бол эмэгтэй хүн зэтэрхийг хачаал байна. Би ихтэй яг энэний ер нь жоохон энэ дээр бол нэг санал нийлдэхгүй байхгүй. Нас биеийн тарьсан хүрсэн яг л адилхан аав ээжийн эрэгтэй хоёр хүн яг ижлэхэн үүрэг хариуцлагатайгаар нэг гэр бүл болчоод ягаад эмэгтэй дандаа төрүүлж ямар нэгэн зүйл дээр илүү уян зөөлөн байж, илүү ухаалаг байж, аливаа зүйлийг төрүүлж сураад тэгээд тэр нөхөрт зааж өгөөд тэгж зааж өгч байж аммаараа зүйлээ буцаага өөр дээрээ аваад байгаа юм бэ гэж нэгсэн юм шудраг бус харилцаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгээд энийг олж байгаа ойлгохгүй л байгаа юм шиг. Би ч гэсэн яг тэгж бодож байсан. Яагаад заавал эмэгтэй ингээ бүгдийг хийх ёстой юм те. Эрэгтэй хүн ч гэсэн адилхан шүү дээ. Адилхан л ээж аваас төрсэн те. Адилхан гэр бүлдээсэн. Тэгэхээр заавал эрэгтэй бүх юм дандаа эмэгтэй хүний буруулал те. Тийм ямар сони төвчгэн хүртэл нэг юм төвчгэн төвчих хэвээр энэ байгаад байдаг шүү дээ. Яг тийм уянгаад яг анх би яг тэгж боддог байсан. Яг эсэргүүцдэг байсан. Тэгээд ингээд судлал яваад үзсэн чинь ер нь ингээ байгалийн хуулиар бол хүүхдийг хэн хүмүүжүүлдэг? Хүүхдийг хэн тээдэг? За тээх нь ээж нэ хүмүүжлэх нь уйлаа л баг гэж үү. Ээж илүү авардаг байхгүй. Ээж илүү явдаг юм л ээжийн нөлөө. Ээжийн нөлөө илүү байдаг. Тийм учраас ээжийн тухай дуу хамгийн их байгаа үст. Ээжийн тухай эргэжтэйч дуулах дуртай, сонсох дуртай, эмэгтэйч дуулах дуртай. Яг ингээ одоо дуунууд гэх юм бол дандаа ээжийн зориулсан дуунууд. Аавуудаа харин жоохон сүүлүүд жоохон нэмэгдээд байгаа болохоос ш. Тэр жигээрээ дандаа ээжийн дуу ш. Далан дээрээ бөмбөрүүлсэн гээл тий. Тэгээд яг байгалаар бол яг эмэгтэй хүн илүү тийм хүнийг хүмүүжүүлэх, хүнд нөлөөлөх, хүнд урам зориг өгөх, буруу зөвийг хэлэх тийм юм эмэгтэй хүнд байдаг болохоор яг тэр юугаар ингээ яваад тийм л. Тэр нөгөө одоо энергиээр ярих юм бол ээжийн энерги, эмэгтэй хүний энерги илүү хүнд хүрдэг. Ямар ч хүнд эрэгтэй эмэгтэй хүнд. Одоо юу гэдэг нь Чингис хааныг ингээл дэлхийд дахинд мандуулахад тэр хүмүүс мэддгүйс тал мэдгийн нэг зэрлэг бүдүүлэг танхаа залуу тийм морин дээр давж байгаа газар буугаал хоноо ингээл
шууд нийлал тэгэл бараг өстэй ноостой нийцчлэг гэлдэг. Бараг тийм ойлголттой байсан. Гэтэл тэр бүгдийн цаана хэн байсан? Эмэгтэй хүн л байгаа байхгүй. Ээж нь вэ? Эхнэр нь вэ? Тийм үстэй бодоод үзсэн. Тэгэхээр эмэгтэй хүн бүх хүмийг ингээд өөртөө авах гэдэг гэж ингээд үзэх юм бол бас нэг талаараа бид нар өөртөө нэмээд өөрийнхөө сэтгэл зүйд ачаал өгч чинь, дарамт өгч чинь. Тэрний оронд би бүх хүмүүст нөлөөлөх хүчтэй юм байна. Надаа илүү их нөлөө би инфлюенсер юм байна ер нь. Тэрийг л гоё зүг босгочвол өөртөө дарамтгүйгээр би тэрийг гоё нөлөөлчихвэл гээд тэр талаас нь харуулж байгаа өөр. Яг манай сургалтын дээр ингэж би өөрөө ч тэгж бодож байсан. Манай сургалтын дээр заавал эмэгтэй хүн буруу заавал гэдэг хүн ер нь 160-70% нэгдэг. Гэхдээ нөгөө талаа гоё өөрөө өгсөн тэр зүйлийг гоё ашиглаж ганцхан эргэтэйг л өөрчилж. Ганцхан эргэтэйг л туршилт олгочих гээл. Тийм хүмүүсээр жоохон яжалж хошиж ярьдаг. Тэгэхээр арай өөрөөр бол. Ер нь тийм. Ер нь манай ихэнх эмэгтэйчүүд өөртөө ачаал авч байгаа юм яг энэ бодол идэх байхгүй. Заавал эргэтэй хүн гэдэг. Гэтэл эргэтэй хүн чи яг өөр байхгүй. Яг яс өмнө дээр өгөөдөө амны хийсэг л байгаа шүү дээ. Эмэгтэй хүн одоо хааны нэр хүндийг унгаах дөрвөн зүйлүүдийн нэг нь тэр эмэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн маш хүчтэй байхгүй. Санаарч нөлөөлнө, муугаарч нөлөөлнө. Гол нь тэр хүчээ яаж зөв ашиглаж байгаа хинт яаж ашиглаж байгаа нь чухал байхгүй. Тэрийгэ мэдчихвэл эмэгтэй хүмүүс өөр болно. За одоо манай бүсгүйчүүдэд ийм тодорхой юу гэдгийг яг хосууд болгоны одоо хоорондын харилцаа ойлголцлын байдал дуртай зүйл өөр байж болно л та. Гэтэ зүгээр нөгөө ярьж байгаа зүйлээ яг практик дээр буулгахад илүү дөхөн бах үүднээс хүн болгонд ч юм уу хосууд болгонд тохирох ийм хідэн одоо юу арга ч юм уу тий тактик ч юм уу тийм зүйл зааж өгвөл бид нар одоо энэ контентийг үзээд ямар ч гэсэн ингээд үзье, тэгээд үзье гэдэг тодорхой нэг юм туршилт хийх боломжтой нэг эдэн зүйлтэй энэ контентийг дуусгуул айгүй happy байх гэдэг аахгүй тэгэхгүй айгүй энгийн зүйл штэ эрхлэх бол маш энгийн зүйл. Гэхдээ хос олгон дээр өөр гээд орхичоор яг яах юм бол гээд бас л тэр маань нэг жоохон бүрхэг л байгаа юм тийм. Энэ чи би өөрөө ч одоо ч гэсэн сураал явж байна. Тэгээ анх болохоор ингээд яг тийм аргууд байдаг л анх 12 оноос бол оюут хөлөө оролцогчтой яг тэгж гисэн. Би яг одоо энэ хүртээ яг яаж хэрэглэх вэ? Надад тэрийг заагаад өгч гээд. Тэнгүүд нөгөө ямар ч туршлаа байхгүй. Би зөвөр өөр дээр яасан юм бол нөгөө хүмүүстэй ярина шүү дээ. Тэгсэн чинь нэг сони юм юу ирсэн байхгүй юу? Энийгоо ч юм одоо энийгоо болцож байгаа гэсэн. Юу гэсэн хэр яг тэр манай байрны нэг эмэгтэй яг миний аргаар хийцэн байхгүй юу? Миний арга нь юу байсан гэхээр би ингээ уурлахаараа шалан дээр хөвчдөг байсан. Орноос осоод шууд шалан дээр хөвч. Тэгээд манай нөхөр бол тэр нь манай нөхөрт гоё харагддаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр аргыг бод тэр эмэгтэй хэрэгэлсэн чинь нөхөрт нь таалагдаагүй. Энэ ямар сони юм бэ? Тэнийг юм бэ гэд. Тэ амар сонирхолтой. Шүдөө зууж байгаа тест за бос гэд нөгөө тэнд ядж жирэмсэн байсан тэр үедээ. Тэгээд амар тэнэг харагдсан гэд тэгээ босоод арагдаад тэгээд жоохон ярьсан чинь чи яагаад ингэсэн юм бэ гэдгсэн чинь мөгөөш ингэ заасан байхгүй юу? Би чам дууг нь эрхэлж байгаа нь энэ байхгүй юу гэд. Тэгээд тэрийгээс чи ёстой тэнэг харагдсан. Тэгээ нөгөө нөхөр надаар ярьж байгаа. Та юм тэнэг бити заагаараа гэд. Тэгээ би бодсонгүй нэр юу илээ гэд. Тэгээ тэндээс оцсон юу гэхээр миний яг ингэ эрхэлж байгаа бас нөхөр бүтээрийн хоорондын харилцаа өөр байгаа шүү дээ. Та ярихаас ч өөр, та нараас ч өөр байгаа шүү дээ. Гэтэ миний нөхөртэй эрхэлдэг энэ бүх юм ингээ өөр юм. Тэрийг би зүгээр өөр жишээ олгож ярьж болох юм байна. Тэрнээс ч хуулбарлаж болохгүй юм байна. Тэ? Яг тэгэхээр миний энэ одоо энэ туршлага та хоёрын хувьд бол амьдралын үйл явцад яг цав таарна гэсэн баталгаа биш байхгүй. Зүгээр санаа олно гэсэн байхгүй. Тийм учраас би яг ингэж эрхлэн тэгэж эрхлэнхээр бас жоохон одоохондоо бэлэн биш. Гэхдээ та хоёрын хооронд дунд нэг гоё юм одоо ингэ бодохоор нэг гоё юм бодогдож байгаа шүү дээ. Одоо нөхөртөө тэгэж хэлэхэд нөхөр маань тэгэхэд тэр гоё хэсэг. Яг тэрийг л гоё ингэ хөгжүүлээ явуулах гоё. Тэгэхэд бол хосууд яах хэрэгтэй гэхээр эхлээд нөхөртөөгөө ярина. Хань хоёлаа ингээд гоё гэр бүлийнхаа харилцаа гоё хөгжүүлээ би ч хичээ. Чи ч гэсэн гоё дэмжээрэй. Тэ? Би яг юм хоёлаа ингээд нас нууртаа хамтах юм чинь ингээд би бол их хичээнэ. Гэхдээ чи намайг дэмжээрэй таалагдахгүй жээж болно. Гэхдээ чи л хэлэх хүн штэ гэд тиймэрхүү маягийн зөвшөөрөл аваад ярилцчихэж тэгээд тэрийг ингээд хийвэл гоё. Тэгвэл илүү гоё ойлголцсон. Тэгэхгүй ингээд нөхөр нь мэдээгүй жаад эхнэр нь хийгээд идэг. Их нөхөр ч гэсэн сууж байгаа шүү дээ сургалтанд сууж байгаа. Нөхөр нь ингээ гоё хичээгээд эхнэр нь ойлгохгүй. Хаанта хинтээ очиод энэ маяглаад юм маягтай юм сураад ирчих гээд. Энд чи нөгөө зөв хэрэглэхгүй бол хардталт очих гээд байгаа байхгүй бас. Зөв хийхгүй бол. Тэгэхээр би энийг ингээд одоо ингээд сошиал орчноор ингээд заагаад өгчих юм бол болно заа. Тэгтээ хинт таалагдахгүй байж болно. Дийлэнхэнд ч таалагдахгүй байж болно. Зүгээр л хамгийн гол зүйл нь та хоёрын хооронд яг гоё юм ингээ бодхоор л нэг гоё юм байдаг шүү дээ. Юм бусад хосууд
хотод байдаггүй зөвхөн бит хоёрын дунд байдаг тэр нэг юм онцгой гоё чанар байх гэдэг шүү дээ, Тэрийгээл гоё гаргаад тэрийгээл босго, тэрийгээл гоё хөгжүүл. Тэр чинь л гоё тайрын онцлог байхгүй. Хинч тавтагдчихгүй нөгөө хүн болгон тавтагдчихгүй өөр нэгэн онцлогтой гэдэгтэй адилхан. Зүгээр энгийн таад ингээд гэртээ туршаад үзэх хэдийн аргууд байж болно. Магадгүй хосоор үзсэн ч яж болно. Гэхдээ хийгээд үзэж болно те. Жишээл одоо ингээд хоолоо идэж явахдаа хин нэгэн санаачлал те. Их хөөрх юм аа. Би нэр ямар юм хөөрхөн охинтой хөөрхөн залуутай сууц юм бэ? Бүр ингээ хоолыг идэж дуустал ингээ харж байна. Нэг хөөрх. Бүр хөөрх юм нэрээ гэл таатхан тэгээ ичнүү байна өрөө самг. Ичиг байна. Ичин нэгийг тохиолдол хийж байгаа жижиг юм. Энэ ичж байгаа нь гэсэн нэг хөөрх юм нэг ямар хөөрхөн ямар гоё залуу юм би өстө би нэр аттай юм аа гээл. Эсвэл ингээ жоохон муудалцсан. Гэхдээ нөгөө нэг хурц биш тийм тохиолдол бол одоо юу гэдэг миний ханьста айгүй хөөрхөн би өстө амар гоё хантаас үнэхээр гоё бахаралтай би өстө үнэхээр хаацтай. Гэхдээ миний жижиг энэ эрх урууны энэ жижиг мухай юм байгаа. Хэлэхгүй байх уу? Яг уу. Ийм жижиг нэг л ингээл авал хайчвал гоё болчихно. Хэлэхгүй байх уу? Хэлмээр ч юм шиг үгүй ч юм шиг гэж болно шүү дээ. Нөгөө хүүхдүүд байгаа нөгөө морь бол нөгөө аавынхаа морин дээр аавынхаа нуруунд дэр явдаг шүү. Тэрнтэй адилхан гоё морь болж дахиад тий би ч гэсэн ингээд хүүхдүүдтэйгээ барьцаад эн чинь миний нөхөр штэ. Эн чинь миний нөхөр олоод та нар би нөхөртэйгээ тоглоно. Тий гэх мэтэр эн чинь миний нөхөр. Одоо би бол хүүхдтэй хэлдэг штэ. За би нөхрөө авнаа. Миний хайртай залуугаа авч юмдаа. Та нар явцгаа гэл. Эн чинь миний нөхөр штэ гэх маягаар тий. Иймэрхүү маягаар ингээд тасгана хүүхдтэй гоё штэ. За дээрэс нь ингээд бас жоо уур мөрсүү танаа. Жоо уур хүрээдэх юм а тий. Хэрэлдэхүү байх уу? Амар уур би палач юм уу цамц айдэртэй уурчмаа ингээ амар уур хүрээд ийн гэдэг маягаар хэлж болно. Тэгэхээр чи нөгөө чи яаж арах ингээ гих мэтэр ингээ янз янз гоё аргууд байна. Тэгээд өглөө явхдаа дандаа юун дээр юу лээ духан дээр өнсүүлжээ хин төрүүлж ажилтаа явж тэргээ дандаа духан дээр хүүхдэд өнсүүлдэг байхгүй. Хүүхдэд чи өнсөд ингээ гараа явчихмал хөөе энд нэг хүн байна. Тэгээд өнсгөө гараад ирэх юм бол коридороор орил хөөе би үлдсэн байна гэх. Тэгээ үсэл сурахын нэр штэ гих мэтэр ингээд ийм гоё ийм маягаар ингээд өөртөө гоё юм зөв соёлыг бий болгож болно. Нөгөө бид хэд чинь ер нь л төрүүлэл жоох ууралж гаал нэг бол дуугаа ураач гаал те. Тэгэл дуугаа ураахлаар хэлэхгүй байгаа юм чи нөгөө хүн бас яг яахаач мэдгүй тэгээд нэг юм жижигхэн байсан асуудал нэг дуугаа урааснаас болоод ч юм уу тэрнийг тоглоом шоглоомын завсар өөрийгөө илэрхийлээд засаад инээдэм ханиадан болоод үргэлжилж болох байсан асуудал нэг мэтгэд 2-3 хоногийн асуудал болоод дамжирсан. Юунаас болж муудалцлаач бараг мартчихсан. Гэтэл нэг юм бөөн гомдол гутрал болчихсон. Хоног өдр өнгөрцөн байдаг штэ тий. Тэгээд одоо юу гэдэг нөгөө нэг одоо нөхөрчингээ гоё хоол хийж өгч болно нэг хоол хийдгүй байсан бол тий хоол хийж идэхтэй эсвэл нусаа гойчл идэх хэрэгтэй. Амтгүй байсан ч хамаагүй. Эрэгтэй хүн чинь нэг ихнэр нь амтгүй байсан ч гэсэн амттай гэж хэлээд штэ. Яг тэрэндээ адил амтгүй байсан ч ёо ингэж өстой ханийхаа хоолыг идэх чи юм гоё юм өстой өстой гоё юна гэж урам өгч нь эхлэх дотроо урам орж байгаа. Тэнгүүд нөхөр чинь гоё хоол өгөх гэдэг штэ. Гэх мэтэр үст яг үннээсээ гоё хийн гэсэн. Худлаа ичгэмэл даж жүжиг болчих штэ буруулч штэ. Нөгөө нөхөрч мэдэрнэ ихнэрч мэдэрнэ. Тийм учраас одоо ингээд тэр юу мууга бэлэн байлгах чахгүй нэг дуурах муугах юм. Тэгээл ингээд нөхөртөө зориулж ихнэртөө зориулж хийж байгаа. Дээрэс нь та нар эрхлэхийг үнэхээр гоё ингээд бас эрхлэнэ гэж аяга хүнийг аяга гоё болгодог байхгүй гоё залуу болгоно гоё амар гоё болгодог аяга гоё ийдэг зөөлөн болгоно тий нэг гоё тэнгүүд нь тэргээд гэртээ талентаа хийж болно шүү дээ талентаа нөхрийг орж ирэх би уурлахаар яг ингэж уурлна тий эсвэл тэ энэгт ингэж ийнэ ингээд гэртээ гоё тасгал хийж болно ягаад гэвэл эрхлэх чинь бас давхар гоо зүв гоо сайхныг бас давхар явдаг байхгүй тий гоё ингээд ямар сандаа нөгөө нэг манай сургалтын суусан эрэхтээ ихнэр 8 бүдүүн байдаг байхгүй ингээд хэд ингээд халбах хийгээд алга болчдаг нэг хариунд тэгж иржээс аахгүй тэгээ нөгөө ихнэр нь тий ихнэр нь өөрөө тэгдэг байхгүй тэрнээсээ ихнэр айгу ичдэг байхгүй би ингээд нөхөртөө гоё эрхлэмээр байдаг тэгтээ ингээд би амар бүдүү ингээд халбах хийхээр миний хариунд дотор халбах хийхээр ингээд алга болчдаг байхгүй тэг би ингээд ерөөс ойлгохтой хөдөлж чаддггүйгээд тэгээ тэгсэн чинь нөрөө нөхөр нь айгу хөөрхөн санаацсан тий гурлаа хэлтий нөхрийнхөө ингээд тэр нөгөө хариунгийн нэг гоё ингээ илдэж байгаа байхгүй яг гурил шиг би нухч ингээд тэгэл бөөн гоё инээдэн болсон тиймэрхүү мэдрээд байхгүй тэг ингээ аяндаа гоё ингээ хөгжөөл явчтай юу гоё эхлээл гоё тавина гэсэн техникээр одоо тэгэл нөгөө ингээл яриа сонсонгууд өмнөх нөгөө нэг
дугаарууд дээр ч гэсэн ингээл ярьж байсан эмгтээлэг шинжээ сэргээх хэрэгтэй. Одоо тэр эмгтэй хүнд өгөгдсөн дахин давтагдчихгүй тэр нөгөө шинж чанарыг одоо ингээд сэргээж усалж байхгүй бол харахад эмгтэй юм. Гэтэ дотроо ингээд тэр нь ингээд алга болчихдөг юм байна гэд бас өмнө нас бидэд ярьжсэн байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг ингээл одоо би бол өөрийгөө ингээд бодтоод нэг тэр төрлийн шинж чанар бас арилаад байгаа ч юм шиг энэ төр санагдал. Яг ийм Монгол эмэгтэйчүүд дийлэнхтэй л ер нь ийм хитрхи амьдралын төлөө, ажлын төлөө маш ийм гүжирмөг Монголын нийгэм ч гэсэндээ тэр одоо илүү уян налархаа, зөөлөн, цагаахан тийм байх одоо боломжийг нь бас жоохон багасгаад байдаг ч юм уу те. Тэгэл их л тийм нэг юм хатуу байглаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм одоо дийлэнх эмэгтэйчүүд энэ яриг сонсохоор ингээд магадгүй зарим нь айгүй юм нөгөө тухгүй алж ич магадгүй те. Яа за яа хин ийм яриа байж идгийн хин ингэ байж идгийн гэдэг ч юм уу те. Хэрвээ ийм бодол орж ирж байгаа бол надад одоо хайр дутагдсан гэсэн үг үү, эмгтээлэг шинж дутагдсан гэсэн үг. Би эрхэлж сурах одоо хэрэгтэй болцсон байна шүү дээ хөөе чи гэсэн үг үү гэж би бас бодоод нөө дүгнэлт хийгээл яж ил тээ. Одоо ингээ гоё эрхэлж сурах дутуу байгаа байхгүй юу? Эрхэлж сурсан хүмүүс эрх чөлөөтэй байдаг байхгүй юу? Уурыгааж гаргана. Дургүй маач хэлнэ. Яхаараа эмгтээ өнгөх ёстой гэж, яхаараа эрхтээ өнгөх ёстой гэж тий хэлнэ. Заавал эрхэл сурсан гээл төвчээд авах тий эмгтээ өнгөөл төвчээд авах, эрхтээ өнгө төвчээд авах биш байхгүй. Эрхэл сурах юм бол надад таалагдахгүй байгаа дургүй маач гэсэн хэлнэ. Хэлэх эрх чөлөөтэй болчихдог байхгүй. Гэтэ хэлэхдээ гоё л хэлж байгаа байхгүй. Гоёор ойлголцож байгаа байхгүй. Яг тэгээ сураг бол тест ингээд эсвэл дуугаа ураж хэрэггүй гэл тий. Тэгэл өөр өөртөө ингээд сэтгэл зүйж байгаа хэцүүлж. Зовоол өөрөө зовоол тийм гэсэн. Тэгэхээр эрхэл сурсан усуд гоё тийм сэтгэлийн эрх чөлөөтэй бол. Одоо нэг үгээ хэлэх хэрэгчлөө гэдэг чинь сэтгэл гоё амар амгалан болно гэсэн үг. Бүх юм гарах. Миний уур хүрээд шүү дээ. Одоо ингээл ийм байгаа шүү дээ. Одоо эмгтээчүүд хүнсний маяг их авдаг тий. Дэлгүүр яваад бүх юм эргэж нөхөр авахаар буруу юм аваад ирчихдэг. Димээ идэх ингээд тэгдэг тий. Тэгэхээр ингээл шууд очоод нөхрийгөө очиж шүү дээ. Одоо уцтаал тий. Ханаа будаа авах юм. Будаа авах гэж байгаа байхгүй. 2 хилэг авах уу? Шууд 5 хилийг авах уу? Гэж асуучихсан. Төнөөд чи гайх штэ. Юу гэсэн юм бэ? Өдөр хүмүүс юу гэж яаж хамаагүй. За тэр худалдагч гэдэг. Зүгээр л 2 хилийг авах юм уу? 3 5 хилийг авах юм уу? Чи өөрөө мэдээчтэй чам tunгаа гэхгүй. Үгүй чамаас асуумар чи юм юу? За хурдан хилээчтэй би ингээ авах гээд алийг авах юм гээд. За 2-ыг авах юм, 1-ийг авах юм уу? 5-ыг авах юм гээд тэнгууд нөхөр нь хэлээ штэ ингээд. За ингээ юугаа болох юм бол мөнгө наагам бол 5-ыг авчихгүй юу гэл те. 5-ыг авах юм. Энд чинь жоохон хүнд юм бэ те. Яах уу гээд 2-ыг авах. 2-ыг авахар чинь мөнгө жоохон илүү гарах юм бэ те гэж жоохон ингээд цаг заруулна зөө. Тэнгүүд нөгөөт нь 5 хилийг автлаа ш. 5 хилийг авцсан бол магт. Одоо гоё магт нь нэр нөхөр хэлсэн үнэ биш 5 хилийг авсан нэр тэдэн дөрөв авсан байна. Тэдэн дөрөв тэгвэл нөгөө 2 хилээр авсан бол тастаа дороо дуусгаж 5 хил чинь бас 2 3 хонж шүү те гээл те. Манай нөхөр ямар ухаантай юм бэ гэл магтчих. Тэгээд одоо юу вэ? Бас нөгөө нөхөр мэдрэмжгүй байдаг шүү дээ. Ямар нөгөө өвсөө тал будсан нөхөр. Тэр чинь ингээ яаж нөхрөө өөрчилсөн бэ гэхээр дэлгүүрт очоод бид нар кейс гэж байгаа. Дэлгүүрт очоод нөгөө палаж авч байгаа байхгүй. Өөрөөр нь палаж аюу гоё таалагдана. Хэвээ бид гурлаа чи яг энийг л авчих. Энэ л амар гоё ингээд нөгөө нөхрөөс асуу. Нөхрөнд гадаа цог явж байгаа шүү. Гэтэ орж ирээгүй. Ягаад тэгэхээр нөгөө эхнэрийн дэлгүүрөөр амар уддаг учраас машин дотор ингээд тэгээ нөхрөө тус санаа нэг юм сонгоч чиний хэрэгтэй юм чи гүр ороод ир гэд. Манайд нард балис гэж байгаа. Яг тэгэргээд дөнгөд нь нөхөр нь энэ хоёр палаж алийг авах гэж худалдаг чинь бүр гайхсан. Тэгээ нөхрөөс асуугаад ямар өөр чи энэ л аягүй гоё штэ гэд. Тэгсэн нөхөр нь амар ичсэн штэ. Нөгөө амар ичсэн. Ичээ тий. Ичсэндээ болоод нөгөө энэ нүг анхаарч чадахгүй шүү. Энийг зааж байгаа байхгүй. Тэгвэл окей наадах чаав гэд. Худалдаг чинь бүр гайхсан. Тэгээд нөгөө ихнэр энэ хувцас өмсөд явсан. Яг нөхрөө дагуулаад тэр нөгөө нэг цайлга айлын нөгөө найранд татсан тий. Яг тэр бол ач тав. Тэгээд тэр үед чинь нөхөр нь ингээд жоохон тайвшрцуу явсан. Ханаа наад чи арай жоохон онцгүй юм уу? Тий. Гэхдээ нөгөө нөхөр нь ихнэр нас илж байгаа шинэ энэ нөгөө манай нөхөр ач гисэн шүү дээ. Оянга манай нөхөр ач гисэн ямар ингэ тэр нүнхээр жоохон онцгүй байгаа байхгүй. Нөхөр нь тэрийг хараа мэдрээд дараа нэгс ханаа наатах болж чаддгүй гэхээр онцгүй нэгэд нэр чи авсан шүү дээ онцгүй мөч чи нэр онцгүй тэр үед би ингээд жоохон сандраад тэ ичээд ингэсэн наатах битээ. Одоо хүнээс хойш би чамаар юм сонгол шүү заяа. Чамд л таалагч өөр гоё шүү дээ гэд ингээл ирчээд нөхөр нь дараа нь шаал өөр болно. Дараа нь хариуцлагатай хандах нь шүү дээ сонгол. Дараа нь нөхөр нь яаж өөрчлөгдсөн гэж үгүй уянга чи энэ цамцыг хаанаас авсан юм? Манай ихнэрт аягүй гоё өнгө таалагдах юм шүү дээ. Гитсэн баг. Тэгэхээр ингээл жоохон ажил зориулт хэрэгтэй болж байгаа ч тий.
Тэгэхээр тэр хажууд нь хүн байна юу саамаагүй. Энд чи зөвхөн нөхөртөө их нэртэй л зориулж байгаа болохоос өөр нэг танихгүй эрэгтэй эмэгтэйнийг авцраад хийж байгаа биш аахгүй. Тэр ер нь өөрийнхөө чухал гэж байгаа тэр зүйлстэй чухалч гэлтгүй ер нь өөрийнхөө одоо бүх одоо дотроо байгаа зүйлс нөхрөө оролцуулах хэрэгтэй юм байна тий. Тэрийг гэхдээ нэг юм залхаа зээрлүүл бишээр оролцуулах хөгжлөгөө. Одоо нөгөө ухаан байгаа тий. Тогооны ажилд оролцдог нөхөр байсан. Тий эхнэр нь яасан төмсөн арилгана. Гэхдээ нөхөр нь айгүй гоё хоол идэх байхгүй. Аюу гоё хийдэг юм бэл. Тэгэхээр жоох залхуу хийдэг байхгүй. Тэгсэн чинь эхнэр нь ингээл би өстө хийн. Би хийн. Харж байгаараа би гоё хийн гэд. Өөрөө бол гоё юм л да. Гэхдээ хийж яхад дандаа би заавал би хоол их хэрэгтэй юм тий. Хоёулаа л адилхан ингээ аваад чирж яхад би л хоол идэх ингээл. Нөхөр нь тийм эхнэр нь тийм Ингүүд нэг нэрээс төмсөн арилгаж байгаа байхгүй арилгаал тий. Арилгаж жаад өөрөө зүсэж байгаа байхгүй албаар нөгөөд нь. Яа ханаа зүсчлээ гэд хань нөгөө нөхөр нь юу болсон бэ болгоомжтой гэж харин болгоомжтой гэхгүй. Дахиад тэнийгэл албаар ингээл ханаа дахиад ингээл болгоомжтой гэл би өстө заавал биш би өстө юм төмсөнд ялгатаад тахтай яадаг ингээл тий. Тэнгүүд нөхөр нь тас бол би өөрөө хийчих гэд араас нь ачлаа. Yes. Яг тиймэрхүү аргаар л сургана гэсэн том хүнсэн нэг. Тий. Нөгөө хүүхдийг ингээ хөдөлмөр суруудгаас арай өөр болж байгаа. Тэгэхгүй чи хийчих ингэх юм бол арай өөр. Эсвэл би нэ гэсэн мөртлөө хийж чадахгүй нэг болох хандж байгаа юм шиг байдал харууллаа тий. Тэр нөхөрөнд нэг гоё харагдаж байгаа юм. Ямар нэгэн савны тагийг онгойлгож чадах ч байсан нөхрөөрөө онгойлгоолаа тий. Тэгэхээр би чи хэрэгтэй хүн юм байна. Өөртөө итгэл үнцэн одоо энэ надгүй бол яана гэдэг шиг л ийм нөхрийнхөө нөгөө сэтгэл зүйн хэрэгцээг бас ийм хөгжилтэй энгийн байдлаар хангаад яваад байгаа юм шүү дээ тий. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab хамтарч ажилладгийг та бүхэн маань сайн мэднэ. Тэгвэл Baby Lab-ийн саяхан Герман улсын Dermatest лабораторид шинжлэгдэж хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Энэ нь таны хүүхэд хэрэглэснээр ямар нэгэн одоо сөрөг үр дагавар байхгүй, арьсанд харшил өгөхгүй гэдгийг давхар баталж байгаа юм. Тэгвэл Baby Lab-ийн живх одоо шинжлэгдсэн савлгаатайгаар CU-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Panties Kit нь юугаараа онцлог вэ гэхээр M, L, XL гэсэн 3 янзын одоо хэмжээтэй живхийг багтаасан. Мөн дээрэс нь одоо хүүхдийн арьсанд харшил өгөхгүй нойтон салфеткийг бас ингээд давхар багтааж өгсөн юм жижиг савлгаа гэдгээрээ онцлог байгаа. Хэрвээ одоо хүүхдтэйгээ гадуур зугаалж агаад нэг бол шүн яаралтай гів гинтхэн живхэн дууссан үед хамгийн ойрхон байгаа CU-рөөгөө ороод Baby Lab-ийн Panties Kit-ийг авах боломжтой. Тэгээ хоол хийхдээ ч гэсэн гоё хийж болно шүү дээ. Хүн шиг хоол хийгээл, хүн дүрстэй хоол игээд Facebook бичлэг эдэр дээр яваад байгаа зү тий. Яг нөхөртэйгээ дээр нөхрийнхөө зургийг дарчиж болно шүү дээ. Тавиас. Чамдаа зориулж чинийхээ дүрсээр хоол хийлээ гэдэг. Бушаач үзнэ гэдэг. Гэхдээ тэр хоолыг идэхээр гоё амттай. Тэг хүрч чадахгүй. Тэгэл тэр гэр эрхлээр дамжуулаад тэр хосуудын хооронд гоё цаанаа гоё юм хайрлах, хүндлэх тийм ихтгэл төрн, цаанаа гоё тийм асуудал гоё зөөлнөр шийдэх хүсэл төрн, цаанаасаа гоё юм инээд баяр хөөргийг төрүүлдэг. Тэгээ жоох үйлдэл хийж байна. Яг нийтлэг зүйлүүд нэмэрхүү. Эрхлэх гээл тэгээ нөгөө яг би өмнө юу гэж боддог байсан хэрэг нөгөө хүнээс гардаг хар аяндаа л гардаг үйлдэл гэж боддог. Одоо хүүхдээ ч гэсэндээ бид нар ингээл эрхлүүлэхдээ хар аяндаа л гарч байгаа хайр ундраад л эрхлүүлдэг те. Яг тэрнтэй адилхан ингээд хоёр нэгэндээ хайртай хосууд ч гэсэндээ цаанаас хайр ундарч л байгаа бол тэр эрхлэх гэдэг үйлдэл хар аяндаа л гардаг гэж боддог гэсэн аахгүй. Гэтэл нөгөө нэг эн чинь үгүй юм байна гэдгийг ингээд олон жил цаг хугацаа өнгөрөгдсөн ингээд бас ойлгож ийн эргэн тойрны хосуудын харилцаа ч гэсэн харуулж ийн те. Тэгэхээр нөгөө нь яг үдж байгаа хүмүүст ингээд юу яриад байгаа юм бэ? Би нөхөртөөс дандаа л эрхэлдэгтэй яадаг штэ гэх юм бол тэр бол зөв байна. Гэтэ энэ бол нэг юм дөнгөж одоо суугаад удаагүй шинэ хосуудын үед бол угаасаа эрхлэгч байдаг юм уу? Халуун дулаан дотн тэр байдал нь хэвээрээ байх нь бол угаасаа аргагүй байх гэж бодод байна л да. Энэ нөгөө нэг эрхэлж сурах шаардлагатай хосууд гэхээр зэрэг нөгөө яг одоо тодорхой нөгөө нэг хэдийн хугацаа өнгөрцөн хосуудын ер нь хэмжлэн энэ нөгөөний нэгэндээ эрхлэх нэгнийгээ сургах ийм одоо ааш аягийг харуулах юм шаардлага үүсээд байна гэдэг ч юм уу. Тэр нэг юм хосуудын төрлүүд байна уу? Одоо энэ нэг юм шинэ байгаа хосуудад бол байж байгаа асуудал. Тэгвэл яг ямар хосуудын хувьд энэ нөгөө эрхлэх одоо хэрэгцээ шаардлага түгээмэл тулгараад байна. Яг зөв. Одоо шинэ хосуудад болохоор яг энэ зүйлээ одоо энэ өөрсдөө онцлогт энэ гоё инхрээ харилцаагаа цааш нь гоё хөгжүүлээд байнгын хадгалж яваараа дээрээс нь жоохон гэрээ хийгэр гэж би зөвлөдөг. Хоёул ингээ уурлах юм бол зэрэг уурлахгүй тий.
стэн чатар хоорондоо ярив. Үгээр юу шарахгүй. Яг уур хөрс үед хоёлаа зүгээр амаа үдэл. Тэ. Тэгээд чатар ингэж чадлаа. Чи өөрөө тэгсэн мэт. Гүү чи өөр ингэсэн мэт тэгээд. Яг тэгвэл үг ингэ заримдаа ойлголцсон гэсэн дараа сэтгэл үлдчихдэг байхгүй. Дараа нь чи намайг тэгсэндээ гэдэгтээ хэлж чадахгүй тий. Уурандаа ингээд уурандаа болгосон ч юм уу тий. Зориулж ингэж хэлсэн үг биш. Уурандаа ингэ гаргацсан үг чинь нөгөө хүний сэтгэл хоногчдаг. Энэ намайг ингэж чаддаг юм шүү. Чи тэгсэн мэн. Тийм учраас тэрнээс хамгаалж байгаа учраас ингэ чатаар биччихээ гэж хэлнэ. Эсвэл ингэ дунд одоо тэрнээс арай гоо 5 10 жил болцсон осууд байгаа шүү. Тийм осуудын үед би юу зүйлдэг вөхөр та хоёр ингэ заримдаа ингээ янзын гоё хэрэлдэж сэтгэл тайвшдаг байдаг байхгүй юу. Бүр ингээд хичнээн гоё хэрэлдээд эрхлээд ингээд тайвширдаггүй нэг юм нуучих шүү дээ. За ийм гоё юм ингээд ийм юм хэлгээд уур амьсгалаа өөрчлөөд яах ингээ бодно үстэй тий. Тийм гарна. Тэгэхээр заримдаа гоё хэрэлдэж сурна. Тий. Хэрэлдэхгүй хосууд юм байна гэж аах. Дотроо хоослох гэдэг шүү дээ сайхан. Тэгтээ жоохон болгоомжтой хандахгүй нөгөө бас үгчээ айгу аялж байдаг байхгүй. Бид нар ч дандаа үгээр ингэж хосоод илүү хөвдөг учраас тийм учраас та хоёр үнэхээр хэрэлдэх гээд байгаа юм бол болцоотын бор толгой гаргаж байгаа. Тэ? Одоо ингээд танаа гэр чи 13 байна уу, сонгоо хайрхан 4 байна уу, чингэлтэй 4 наа хамаагүй тий. Та хоёр өөрийнхөө хувийн унагаар явахгүйгээр атуусан суугаад аль хол газар яваа. Тэр зүрхөө уул явна уу, нөгөө нэг юу лээ зайсан толгой явах уу тий. Тийшээ ингээ яв. Тэгтээ гоё газар байна. Зүрхөө уул юм эсвэл зайсан толгой атуусан сууж яв. Тэгээ тусдаа хатуусан суу. Тэгээ замтай. Тэгээ нөгөө яг нөгөө эрүүл үедээ гэдэг нэг хашлтан дотор гэж байгаа байхгүй нөгөө гоё үедээ ингээ тийм гэрээ хийчих. Тэнгүүд тэгэл яг ингээ уур хурц цаахны аавчистаа амьдралд итгэх оролцоод биш шүү. Тэ? Эсвэл ээж ч намайг ижсэн нь уур хүрээд шүү. Гэт тийм юм байж нөгөө тийм юм хилдэгч тосоочсон нэ. Тэгэхээр ерөн жоохон уур хүрээд энэ хоёул ерөөсө гарыг. Тэгэл тусаар хатуусаар явна. Тэгэл хатуусаар явж байгаа л аяндаа тэр хол явж байгаа хугацаа байгаа шүү. Тэр хугацаанд нэг тайвшрах хугацаа өгч байгаа байхгүй. Ер нь би ингээ уянгаад те шинэд юу хэлэх гэж байгаа тий. Шалтын нэг ер нь ингэж эхлээд амар ууртай явж тэгье. Гарыг гэл тий. Шууд уур нэгэнтэй. Ерөөсөө маш ирэлж болохгүй юм шиг. Тэгэл автосан дотор явжгаад нилээ удаан хугацаанд төгзрөө нэг явсны дараа яг тэр буудлаар буухаараа тайвширсан байдаг байхгүй. Ханаа би юу хэлэх гэж илээ? Харин юу хэлэх гэж илээ? Харин чи өөрөө тэгсэн танаа ээж нэг харин тийм ээ. Тэг ингээ шаал уурулчдаг. Тэгэл жинхэнэ гоё хосуудын уулзалт нөгөө юу болчихно гэсэн үг. Болзоо тийм гоё яргаар. Яг миний үеийн насны 50 гарцсан, 60 гарцсан тийм хүмүүс ингээ эрхлэнэ гэдэг ч бас хэцүү байхгүй юу. Тэгтээ гоё болж олно. Одоо гоцоо гэж хийж болно шүү дээ. Ингээ уур хурж байгаа тий. Нөхөр нэг юм хүмүүс гоцоо. Олооч гоц. Дургуур идэх сонсохгүй. Иймэрхүү маяг. Тэрнээс ингээ залууч ингээд хахаар бас зохимжгүй шүү дээ. Тэгтээ яг бас нэг өөрийгөө гоё авч явж байгаа гэсэн эмгтээчд байдаг юм нас мас хамаарахгүй. Тэд нарт би юу хэлэх вэ? Зүгээр л өглөө шүн одоо унтахаас өмнө нөхрийнхөө өмнө аяг гоё хувцас өмсөд гоё халаад өмс. Заавал нэг юу хөдлөх гэж байгаа юм шиг тийм үү? Дотор хувцас биш те гоё халаад өмсөд те. Яагаад тэгэхээр нас агч байгаа хүмүүсийг би хаач бас өөр болж шүү дээ. Гоё залуу хүмүүс шиг биш болж те. Тэгэхээр чи нөхрөө чи нэг юуг нь хараад идэх байхгүй энэ унжсан юм уу тэр нь судалцсан байна. Имаж өөрхий залбир байж тээ энэ гэсэн шүү. Харддаг. Тэгэхээр ингээ гоё юм өөрийнхөө бие гоё хэлбэрээр ерөнхийд харуулах тийм гоё халаач юм гоё халаадууд байдаг тийм халаад өмсөд янзын гоё тавиад бүжгэлчих. Тэ? Нөхрийнхөө урдуур ороод хүүхд тамаа хамаагүй шүү дээ. Яг хүүхдүүд юм хэлээд тахмад яа би нөхрийнхөө өмнө хийж чинь. Гэх маягаар тийм хийж олно. Ингийн тэгэл гоё тэ нөхөр яах гэдэг. Тэгэл цаанаа гоё идэх байхгүй. Яах гэдэг ингэж байгаа мөртлөөл гоё юм гэсэн. Тэгээ 2 3 удаа дахиад хийчих. Тэнгүүд аанда дараа нь хийх болчоор нөхөр нь цаанаасаа юм нэхэд идэх байхгүй. Нөгөө ясан гэл тэг. Гэтэ чи бүжиглээд гэж хэлэхгүй тэтэрч байгаас. Тэ гих мэтэр ингээл хийчих. Тэгэхээр чин гоё болно гэсэн. Ер нь сарын дотор гоё болдог шүү. Тийм удаан биш. Сарын дотор. Их гоё болдог. Миний сургалтын соосомс дандаа сарын дотор 21 хоногийн дотор мотор гээд гоё онигоонод их байдаг шүү дээ. Ер нь бол дандаа лам дээр очоод нөхрөө засуулах гал тий. Эсвэл нөгөө мэргэлдэг хүн дээр очоод эсвэл станаар явлаа гэж хамаг юм аавал гэрлэгөө явцдаг буцаал ирдэг тий. Тийм зөндөө янз янзын хүмүүс энэ амьдралд нийтлэг тохиолдож зүйл. Тийм хүмүүсээс одоо бол өөр болж байгаа байхгүй. Нэрэл би өөрөө л жоохон хичээх хэрэгтэйсэн байна. Одоо өөрөө гоё хичээсэн учраас дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг нөхөр аваад ирдэг. Нөхрөө тэгэл нөхөр нь алгал эн чи тэгээд гисэн чи тийм учраас гэл ингэ. Тэгэхээр ингэ саал гоё өөр болно гэсэн. Хичээх хэрэгтэй гэснээс нөгөө эмэгтэй хүмүүс бас өөрсдөө нөгөө нэг хичээхээ болчоор эрэгтэй хүмүүс бас яг тэр байрандаа үлдчихдэг юм шиг бас санагдаад байдаг. Тэр нөгөө
анх нөгөө ингээл дурлалын хайрын гой халуун үе дээр өдөр болгон гой хоол хий гэж хичээдэг те өдөр болгон нөхрийнхөө хувцсыг гой бэлдэж тавья. Ста тийшээ явж тийм юу ийшээ явж юм үзье гэл ингээл бүх зүйлд айгүй нөгөө маш урам зориг дүүрэн ханддаг байсан бол зүйлдээ ингээ нөгөө хүүхэд ч гараал ингээл ачаал нэмэгдчихсэн ингээд заримдаа ингээ нөхөртөө яасан нэг анх суухтаа ингээд өдөр болго янз бүрийн гоё хоол хийж өгдөг байсан нөгөө гоё хоол мол хаа нэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг баг нөгөө одоо бас бид нар ингээ нөгөө нэг халамжаас заримдаа ингээ нөгөө зогсоочдөг тэрэндээ өөрсдөө баг үйдчихдэг ч юм уу залхацдаг ч юм уу те. Тийм уянгаа тэр ярьсан чинь өөр юм ороод ирсэн. Одоо нөгөө сургалт өгч хаад нэг байнгын асуудаг юм асуулт байдаг гэсэн юм байна. Тэрний юусэн гэхээр эрэгтэй хүн орж ирэхэд таны одоо эхнэрээс танд таалагддаггүй 3 зүйлийг хэл. Эмэгтэйчүүд эхнэрүүд орж ирэхээр таны нөхрөөс яг танд таалагддаггүй 3 зүйлийг нэрлэдэг байхгүй таалагддаггүй. Тэгсэн чинь одоо эрэгтэйчүүд нь юу гэж хэлдэг вэхээр манай эхнэр одоо юу гэдэг 2 өөр дүр төрх харагдаг. Гэртээ болохоор ингэ шампирцсан юм байдаг. Гадаа харахаар аягүй гоё болчдөг. Тэр нь таалагддаг гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр тэр чинь бас учиртай юм л шүү дээ. Эмэгтэй хүн чинь нөхрийнхөө хувьд гоо сайхны объект нь бол нөгөө ертөнцийг гоо сайхан аварна гэж тэр утгаараа тий. Эмэгтэй хүн гэртээ хамгийн гоё юм байна. Гэрийн хузамдсан ч гоё байх хэрэгтэй байхгүй. Ер нь үсэн ингээд задгаа боосон ч гоё байна гэсэн үг. Тэгсэн чинь гэртээ ингээд шампирцсан тий нөгөө нэг хонцгүй гэл ягаад дэлбэрсэн дээрээ дэлбэрээл нэг би хаан дэлбэрсэн дээрээ хувц сонор нь дэлбэрсэн ч тийм. Тэгэхээр эрэгтэй хүн таалагддаг. Яг тэгэхээр гэртээ байх цаг нь илүү их байгаа шүү дээ. Явсан дээр тий 50% аваа шүү дээ гэртээ байх цаг. Тэгтэл нөхөр эхнэр нь тийм байхад нөхөр таалагддаг. Тэгэхээр гоё юмроо харах гэдэг аахгүй нөгөө төлөхийн нөгөө гоо сайхныг хайдаг хүмүүс чинь тий. За тийм. Тэгэхээр нөхөр чинь эхнэр чинь заавал бодох хэрэгтэй үгүй гэж байгаа байхгүй бодоггүй байх. Тэгтээ гоё байх хэрэгтэй гэдэг. За энэ таалагддаг. Хоёрдугаарт нь эмэгтэй хүний таалагддаг юм дандаа өвчнөөрөө болохгүй зүйлээрээ дандаа төрөө ярьдаг. Яа толгой энэ ч болохгүй байх тэр ч болохгүй байх гэх тэр нөхөр таалагддаг. Тийм үү? Энэ дагаас нэ. За 3 дахь нь болохоор энэ хэл энэ амир зэв өнгөдөг байхгүй. Дандаа хорон хөлтэй муухай хороо тест. Нам цагчмарс. За охин гаргасны төлөө өөчлөө гэх. Тэг хүн гаргасны төлөө өөчлөө гэж барьдаг гэж байгаа. Тэр үг нэг эрэгтэй хүнийг өөрчилдөг. Тэ тийм байна. Энэ юусоо таалагдахгүй. Ийм тал дээр анхаараач гэдэг. Ийм хамтарсан сургалт дээр хэлж байгаа байхгүй бие биендээ ийм дэр эхнэрүүдийн хувьд болохоор нөхөр таалагддаг зүйл нь юу гэхээр нөгөө юу гэдэг гэрээсээ ажилласаа гэрлүү ирэх зам нь урт байдаг. 근데 уг нь ойрхон ингээл ирчих оронд амар удаа явчихдаг тэгээ тийм байна. Хурдан ирэхийг хүсээд байна гэж байгаа байхгүй юу эхнэрүүд нь тэр нь амар урт дандаа нэг шалтгаан хэлчихдэг. Тэгэл нэг үнтэй яриад ингээд яач хоёрдугаар согтуу ирэх арх ууж орж ирэх. Тэр өстөө таалагддаг. Ер нь ингээ бодоод үзэхэд халамцуу ирсэн хүнийг эхнэр нь гоё дэмжиж тогтсон эхнэрүүд байхгүй тий. Бага юм болов уу? Миний нөхөр арх уугаад ирсэн ямар гоё юм бэ гэдэг байхгүй шүү дээ. Хамгийн дотны хүмүүс нь хайртай хүмүүсийн арх янз бүрийн буруу юм ихэд хамгийн их эмзэглэдэг хамгийн их тэр эмзэглээ одоо сөргөөр гарах чинь тий яхаад дууж байгаа ингээл. Тэгээ тэр нь татгатаад хам бол нөгөө гэр бүлийн асуудал үүснэ гэсэн үг шүү дээ. Тэр ерөөс таалагддаггүй. За 3 дахь нөхрүүдийн таалагддаггүй. Нөхрүүдийн зүгээс таалагддаггүй зүйл нь эхнэртэйгээ аягүй гой харьцдаг мөртлөө өөр хүмүүстэй аягүй гой харьцдаг. Тэ? Өөр хүмүүстэй аягүй гой сайн хүн болж. Энэ нь ерөөсө таалагддаг. Наачхан тийж ойлгостой сайн юм чинь тий. Тэг яг ийм 3 зүйл гэсэн байхгүй. Тэгэхээр ингээд бид нар хамгийн хайртай одоо юу гэдэг эхнэрээ ингээд найзуудынхаа тэгээ жоохон доош нь хийх гээл тий. Эсвэл яг нэг өөрийнх нь зарцсан ч юм шиг үйлчлэгчин ч юм шиг ингээд хандгаал. Иймэрхүү юм ерөөсө таалагддаг. Тий. Тэгэхээр энэ талын ер нь нийтлэл юм шиг үлээ. Яг яа тэгэхээр дандаа иймэрхүү юм хэлдэг байхгүй дийлэн тохиол. Тийм учраас аль аль нь хичээгээд ингээд явчих юм бол арай өөр болчихно гэсэн. Тэгэхээр гэр бүлийн харилцаа гэдэг нь хоёулаа хоёр талаасаа хичээж ижил хоёулаа гоё ажралтай бол. Нэг нь хичээх юм бол бас шудраг шүү дээ. Одоо хоёр компани бизнес хийлээ. Хоёулаа гэрэлээ хоёуланд нь ашигтай байвал илүү гоё хамтарч ажиллана. Нэг нь илүү ашиг авчаад нөгөөдг нь яваад тэгэл аяндаа тэр холбоос тасарч. Тэгэхээр гэр бүлийн харилцаа ч гэсэн нөхөр нь ч хичээд эхнэр нь ч хичээнэ. Яхад төрүүлж санаачлагын эхнэр нь авч болно, нөхөр нь авч болно. Нөгөөтг нь жоохон дэмжинэ. Дэмжих тийм сэтгэлтэй, хүсэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл л гэр бүл хэрэггүй шүү дээ. Тэ? Эхнэр нь нөхөр нь хичээгээд тахдаг нөгөөд нь юу за чи өөрөө л хий гэж. Тэ чинь чихэр чинь чамааг ингэхэр ингэх юм бол онцгой болчихно гэсэн үг байхгүй. Тэ? Энд чинь буруу болчихно гэсэн үг. Ер нь тэгэл альва зүйл хайр сэтгэл үүсээд
хамтдаа үр хүүхэд дундаасаа гарсан ч гэсэн мөнхийн хичээл зүтгэл хоёр талын харилцан одоо буулт ойлголцол тийм зүйл байхгүй бол бидний бас нэг одоо буруу ойлголт нь өөртөө нэрөөсөө төгс тохирох пад гэл ингээл шууд бүх юм нэвцэлдэх тийм хүн одоо байгаа гэж итгэдэг. Тэгээ ямар нэгэн байдлаар дундан зөрчил үүсэх юм бол энэ одоо тэр хүн маань биш юм бэ гэж одоо нөгөө үнэ бүхэлд нь үүсгдэг, нөгөө харилцаагаа бүхэлд нь үүсгдэг ч юм уу. Тийм бас зүйл надад бол бас ажиглагдаад харагдаад идэгин. Тэр түрүүний нөгөө нэг яг нөгөө их нэртэй төрүүлж очиод хаалга онгоолгоод өгчгүй хойно ноцорж яваад их нэрээрээ хаалга онгоолгуулсан хэрнээ танихгүй хүүхэн гараа авсан чинь хаалганд барьж өгөөд тэгээд нөгөө аашилдаг тиймэрхүү одоо зүйлсүүд санаатай санаагүй ч ер нь бас түгээмэл байгаад идэх те. Тэгвэ та нар гэдэгтэй. Энэ тэгээд бид гурыг чи ярьж явах тийм чигээд зөндөө залуучууд камерын ард хараа сууж идэгэн штэ өөхнүүдээ аа. За тэгээд нөгөө айгу нэвтрүүлгийнхаа багийнхнэгтэй та тэгвэ гээл. За ингээ өнөөдрийн бидний подкаст ингээд Soul Lab-ийн маань шинэ дугаар өндөрлөх цаг болсон байна. Тэгээд бид чинь одоо эрхлэх тухай тэгээ маш одоо ойлгомжтой сэдв юм шиг хэрнээ яг яриа суусан чинь хамгийн ойлгомжгүй сэдв юм шиг болоод. Гэтэ сүүлдээ энийг маш сайн ойлгоод дууслаа. Тэгээд эрхлэх гэдэг бол уян зөөлөн байхыг хэлдэг юм байна. Эрхлэх гэдэг бол ухаантай байхыг хэлдэг юм байна. Эрхлэх гэдэг бол харилцаагаа аврах тэр том оролдлого байд юм байна. Ойлголцох тэр том одоо хүч байд юм байна гэдгийг бид нэр ойлгож авлаа. Тэгээд өнөөдрийн бидний урилгыг хүлээн авч эрхлэх тухай, эрхлэх урлагийн тухай бидэнд одоо энэ бол маш өрөө өрөөний том сэдв байх. Яг тухайлчилж одоо хоёр хосын кейс дээр ингээд одоо хамтд нь одоо яриад суувал бүр илүү одоо дэлгэрэнгүй ярихын өргөн зүйлийг нийтэд одоо хамаатай болох гэж одоо маш жижиг хэсгээс нь бидэнд ингэж ярьж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд бүхэлд нь ярина гэвэл одоо цаг хүрхгүй байх гэж бодож байна. Тэгээд манай юуны Soul Lab-ийн ерөнхий ивент гэгчээр энэ дерматистаар баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab хамтарч ажилладаг. Baby Lab-ийн гарын бэлгийг бэлгэлжээ. Нөгөө ээжүүд маань, аауд маань завгүй хүмүүс байгаа одоо хай мамигаар байгаа газараа хөргүүлээд авчдаг гэдгийг та хэддээ дахиад сануулад хэлье. Мөн энэ одоо Soul Lab-ийн ерөнхий ивент гэгч өөрийгөө хайрлын ураатай өсгөөчүүдийн сар болгоны тогтмол хэрэглээ Oxy брэндийн бүтээгдэхүүнүүдийг мөн бэлгэлж байна. За гоё. Тэгээд манай Soul Lab-ийн удаагийн зочноор гэр бүлийн сэтгэл зүйч докторант Мөнх Цэцэг өргөтэй ирж бидэнтэй ярилцлаа. Цаг зав гарган ирсэн танд маш их баярлалаа. За хэвээ эрхлээд л байж тээ гэж үү. Маш одоо ухаанлагаар одоо эрхлээд байж тээ. Ухаан зарж ирэх. Хамгийн гоё нь таараа. Би ч энийг ингээд нэлээ олон газрууд ингээд ярьж байгаа шүү дээ. Яг ингэж гоё ухаж яг амьдрал дээр буулгаж асуух нэг ховор байдаг байхгүй. Тийм учраас ингээ би ингээ жоохон хүлээлтийн байдалд орсон. Яг тэгвэл би тэгж хариулныг яг оюугаа янзын гоё гаргаж ирж байгаа байхгүй. Та хоёлаа те. Тэрөөрөө гоё онцлог нь өмнө орсон юмнаас хүмүүсээс. Яна уучлаараа өмнө хүмүүс гэдэг. Гэтэ яг ингэж асуух нь зүв байхгүй. Яг нөгөө таарч яг миний сургалтанд сууж байгаа юм шиг асууж шин. Хүмүүс ингэ нөхөр ингээд энэ эхнэр ингээд энэ тэгээ яах юм ингээд. Гэтэл ингээд таарч яг тэр үнцгийг ингээ гаргаж чадсанараа бусад юунаас аягүй гоё онцлог нэлээ сайн байна. Заашгүй баярлалаа. Тэрнээс жоохон харан байгаад байсан шүү дээ. Жоохон харан байгаад байсан. Харан байгаад байсан. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмгэн жих Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Choco Metropolis Club Amigo VIP House. Хай мами их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. За баярлалаа танд. Шинэ дугаартаа бас маш их баярлалаа. Ойлаач та олон дугаарын ардтай амжилттай гоё гарч байгаа. За тэгээд мөн мэдээж бидний одоо Soul Lab-ийн оруулсан дугаар болгоныг хүлээж, шимтэж, эхнээс нь дуустал нь анхаарч одоо үздэг, сонсдог бүх үзэгчдтэй маш их баярлалаа. Тэгээд төгсгөлтөн Soul Lab-ийнхаа ураг хэлээд дуусгая. Soul Lab таныг хизээч ганцаардуулахгүй. Дараагийн шинэ дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Soul Lab